ерөнхий ивийн тэтгэгч Медскан эмнэлэг. Хамтран ажиллагч доктор Чингүн. Сайн байцгаана уу? Батэрдний эмч байна. Эрүүл мэндийн эрэг нөлөөлөх подкастын маань эхний дугаар эхэлж байна. За энэ подкастаар бид нэр гоо сайхны салаан уу эсвэл эмнэлгүү үүдэг нийтэд маш маргаантай байдаг сэдвүүдийн талаар өнөөдөр энэ зочдтойгоо ярилцахаар ирээд байна. За ингээд төлөө өнөөдрийнхөө сэдв рүү оръё. За сайн байцгаана уу? Хамгийн нэгтрэх хашаас асуулт байна. За ер нь гоо сайхан гэж юу юм? Гоо сайхны салбар гэж яг юу? За юуны төрөнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гоо сайхан гэдэг бол хүний мэдээж хүнд харагдах энэ гоо гэдэг зүйл эртээр үеэс л байж ирсэн сайхан харагдахыг л хичээж байгаа. Яг ангаах ухааны үүднээс аваад үзэх юм бол эмчилгээний гоо засал гэд манай арьс судлалын нэг их хэсэг нь байгаа. Тэрийг л хэлж байгаа байх гэж ойлгож байгаа юм. Тэрийг нь зүгээр эмчилгээний гэдгийг нь авчаад гоо засал юм уу гоо сайхан гэж ойлгоод байдаг тийм ээ. Тэгэхээр энэ гоо засал, гоо сайхан хоёр чинь бас ялгаатай. Гоо засал тэр тусмаа эмчилгээний гоо засал гэхээр бид одоо эмч хүн эмчилгээний аргаар гоо сайхан засаж байгаа гэсэн үг. Гоо сайхан гэвэл яаж гоо сайхнаа авч үлдэх вэ гэж одоо эмнэлгийн бус хэм орчинд гоо сайхнаа авч үлдэх талаар л ярьж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ойлголт нь хүртэл энэ хоёр тусдаа өөр ойлголт. Өөр ойлголт. Тийм. Манай эмчнэр санал хэлж байна уу? Юу гэж байна? Манай эмч юу гэж бодож байна? Гоо сайхнаа доо бид эдийн ганц эмхтэй шүү дээ. Гоо сайхны хувьд юу гэж бодож байна? Тэр шүү дээ инхтер агшилж байгаа чинь яг одоо юу гэж марах вэ? Тийм үнэн зөв юм ярьж байгаа юм чинь тийм. Нэг яг эмчнэр бол тэрийг бүгд ойлгож байгаа бах. Зүгээр ингийн иргэд бас сайн ялгаж чадахгүй байгаа. Гоо сайхны эмчилгээ ч юм уу, гоо заслын эмэлцүү тэрийг сайн ялгаж чадахгүй. Яг бол эмчилгээгээ сайн ойлгохгүй, аль нь гоо сайхан, аль нь эмчилгээгээ ойлгохгүй байгаа болохоор өөрчлөгч буюу өвчнүүд донд зарим нэг тийм асуудлууд гардаг байх гэж боддог. Тэгэхээр одоо би жишээ нь ингээд гоо сайханд ормоор шүү дээ. Одоо юу гэнэ? Тийм арьсаа гоё ойлгомоор байна. Арьсаа гоё ойлгох гад одоо хичээж байгаа тэр юм яг эмчилгээ юм уу? Одоо гоо сайхны нэг эмчилгээний хэсэг юм уу? Эсвэл би зүгээр арьсаа арчилж байгаа нэг их юм. За би жоохон холоос эхэлчих магадгүй. Түүхээс нь эхлэе. Тэ. За эртээр үеэс одоо манай хүн нүгүр ингээл бүр дээр үеэс л одоо манай энэ бол тагтай юу актемч байгаа, чулуун актемч гэднээс манай арьс судлаачдын Монголын нийгэмдгийн хурал дээр л маш олон олдурууд ялангуяа хаттын энэ гоо сайхан байдлаа хадгаж үлдэх гэж хэрэгжилж ирсэн зүйлүүдийг одоо хайгаад олоод тогтооцсон тэрэн дээр бүлээхэн тодорхой заасан байна. Яг нь шин түүх нь бол бид одоо холоос эхлэе гэсэн юм чи одоо эх жил одоо манай дээр үеэр ярих юм бол арьс өнгөний салбар гэдэг 100 жилээ тэмдэглэх гэж байгаа. За энэ хэсэг дундаа арьс судлалын салбар бол арьсны одоо энэ арьс гэхээр арьсны өвчнүүд явж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ өвчнүүдийг эмчлэхийн тулд арьсны эмч байдаг. Арьс салстын өвчнүүд. Түүний дайврууд гэдэг чинь ус, хумс, тийм ээ, хөлс тосны булчирхай. Арьсны эмчийн хувьд бол одоо нэгэн хэсэг нь энэ эмчилгээний гоо заслын арга барилуд байгаа. Эмчилгээний гоо засал гэхээр өвчин үүсгээд хүний гоо зүг алдагдуулсан бүр одоо хүнд өөрчлөлтүүдийн гэж хэлээ л дээ. Тэдгээрийг одоо эмч хүн сувилагч багаараа тийм ээ арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж эмчилгээ хийж байгаа энэ зарчим. Гоо сайханч бол энгийн ойлголт тий. Гоо сайханч бол 3 сарын одоо нийтийн аж ахуй үйлчилгээ гэж дээлүүд байсан. Тэдгээр 3 сарын гоо сайханчийн курс хийгээл тэгэл тэрийгээ одоо илэг, массаж, өөр бус зүйлүүдийг хийгээл ингээл явдаг байхгүй. Тэгэхээр гол одоо зааг ялгаа гэх юм уу одоо тэрэн дээр бол юу гэхээр хүний арьсны бүрэн бүтэн байдлыг л алдагдуулахгүй гэсэн. Алдагдуулахгүй гэсэн. Алдагдал ирвэл энэ халдвар, хамгаалал, өвчин тэгэл бүх зүйл энэ дээр энээс үүдээд хүн одоо ноцтой асуудлууд одоо илэрнэ гэж хэлж байгаа. Алдагддаг эмчилгээнүүд байна. Одоо яг эмчнээс асуухад яг одоо арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж аваад хийдэг эмчилгээ юм.
Практик дээр бол ер нь бол миний өөрийн туршлагаас ч юм уу арьсыг имлэхийн тулд бид ямар нэгэн байдлаар гэмтэж байгаа. Тэгээд нөхөн төлчих процессыг ашиглаад одоо имлэж гэх юм уу эсвэл сайжруулж гэх юм уу төлжүүлж өгч гэх гэсэн үг те. Тэгэхээр миний бодлоор арьс гор заслын ихэнх хэмжлэгээнүүд бол тэр зачмаар явж байгаа ихэнх хэмжлэгээ. Зүгээр тэр гэмтэх явц нь өөрөө хэр хяналтаа явж байгаа гэдэг нь эмч хөөр харин хэн чадвартай л байх хэрэгтэй. Миний судалснаар Монголд нэг ийм одоо үйлчлэл юм бас юм шиг байна. 2012 оноос эхлээд одоо энэ гоо сайхны гэдэг үг аюулгүй ашиглагдаж ирсэн. Одоо бүр огцон бүгд маш их салонууд нэгдээл те. Гоо сайхны салбар гэж яриадаа одоо яг нэг гоо сайхны эмнэлгүүд нэгдээл олон төрлийн одоо эмчилгээнүүд нэвтрээл те. Олон төрлийн үйлчлэгээнүүд нэвтрээл. За янз бүрийн тархилгынууд, янз бүрийн бүтээтгүүнүүд нэвтрээд одоо нөгөө ялангуяа мэдээж энэ гоо сайхан гэдэг үгийг ашиглаж байгаа болохоор эмэгтэйчүүд маань илүү одоо үйлчлэгч талаасаа хэрэглэж байгаа шүү дээ. 12 оноос эхлээд энэ одоо буст хийж ирсэн байл өнөөдөр. Өнөөдөр бол яг нийгэмд ингээд яг эмээсэн олно уу, гоо сайхны салон олно уу гэж бас тоолж үзэхгүй бол бас хэцүү тий. Салон ч их байж магадгүй. Гэтэл одоо эмнэлгийн байгууллагын гомдол дээр ирсэн зүгээр тоо мэднээс ярихад ингээд нэг 100 гомдол байна л да. За энэ хүмүүс бол бүгдээрээ би ингээд гоо сайханд очиод гоо сайханд ороод эсрэгээрээ гоо зүгээ алдаад эрүүл мэндээр хохироод дээрээс нь одоо цаг хугацаа мөнгө санхүүгээрээ ингээд хохирчлоо. Нэмэнд арга хэмжээ аваад өгөөч гэгээд асуудал болсныхаа дараа эрүүл мэндийн салбарт хандж ийн гэсэн. Ер нь бол. Гэтэл тэрнээс өмнө болохоор энэ гоо сайхны салон гэдэг зүйл манай яг салбарт байхгүй шүү дээ. Манай салбарт бол байхгүй. Тэгэхээр энэ гоо сайхны салганд байгаа энэ үйлчлэгээнүүд нь хязгаартай байх хэрэгтэй юм шүү. Одоо манайд байгаа стандарт бол хамгийн сүүл 2006 оны стандартаар одоо хүртэл гоо сайхны салганд явж байгаа юм. За нөгөө асуултыг чи сүүлээс нь эхэлчих. За тэгэхээр ялгаагүй адилхан 2000 нөгөө гоо сайхны салон эмчилгээний гооцлын эмнэлэг хоёр тусдаа өөр. Эмнэлэг бол эмнэлгийнхаа стандартаар. За 2006 онд эмчилгээний гооцлын эмнэлгийн стандарт гэж гарсан. Одоо хүртэл стандарт хэмжилтсүүдээр энэ байж байгаа. Энэ нь одоо хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Энийг биднээс шинжлэх, орчин үедээ нийцүүлэх шаардлага байна уу? Байгаа. Яг нэлээх олон талаас нь хилцчээж энийг сайжруулах хэрэгтэй байна. Гоо сайхан бол зүгээр өсчин гоо сайхны одоо байдаг шүү дээ. Өсчин гоо сайхан, маникюр, педикюр эдгээр бол дэлхийд аял байж байгаа. Энд нь гэхдээ хүн одоо арсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр тийм ээ ямар нэгэн эмчийн хийх үйлчлэг хийхгүйгээр тэнцэн бүхэл бүтэн юм зааг нь маш тодорхой заагаад өгсөн. Тэрний үг гэвэл орчин эмнэлэг тэр хоёр тис газар тэнгэр шиг хоёр ялгаатай. Тоног төхөөрөмж нь бас газар тэнгэр шиг ялгаатай. Тэгээд тэнцээ ажиллаж байгаа мэрэгчлэлт нь нэгэнд эмч штэ. Нөгөөх нь зүгээр л нэг гоо сайхан ч байхгүй. Тэгэхээр энийг л манай иргэд ойлгосоо л гэж хүсэж байгаа. За яг энэ эмч юу хоёрыг мэдээж ойлгож байгаа тийм. Ингээд хин ч гэсэн ингээд гоо сайхан руу орохоор та эмч үү гоо сайхан ч үү тэрийг эхлээд тодорхой болгоч. Асуу хаар тийм. Хоёрт нь тоног төхөөрөмж одоо нэг олон лазер, IPL, за HIFU гэл ингээд зөндөө олон юм гэл ингээд шинэ технологиг биднээс гар утастай адилхан гүйц төрүүлж чадахгүй. Тэр болгоны чинь одоо medical device гэдэг бүр тустай байгаа. Энэ юу гэхээр зөвхөн эмнэлэгт хэрэгэлдэг тоног төхөөрөмж. Тэрийг чинь нөгөө гоо сайхан ч нэг аваад нөгөө юу гэдэг вүлээ өөрийн мэд хэрэглээд байна. Одоо өөрөөр хэлбэл жолооны мотоциклийн жолооны үнэлэхтэй тийм үү? Том машин мэ. Том машин автобус бариад яваад гэж болохгүй газарт онгоц жолоодож иж болохгүйтэй л адилхан. Ингийн нэрлэх юм бол тийм л байгаа. Тэгээ энийг л манай иргэд маань сайн ойлгосоо энэ бол тис хөндлөн өөр юм шүү л гэж хүсэж байна. Одоо яг энэний ойлгоогүй үр дүнд бас хоёр шалтгаантай байна. Нэгдүгээрт ойлгуулахгүйгээр аюух маркетинг гэж тийм. Өнөөдөр яг ингээд маркет хүмүүс нь мэдэж авч чадахгүйгээр за энэ бол яг ингээд бест газар байна. Би бол яг ийшээ ороод яг хүсэж байгаа үйлчлэгийг авах юм байна гэж ороод тэнд ингээд гоо сайхны салоноос магадгүй эмч биш хүн тийм инновац эмчилгээ
тухайн хүний арьсыг гэмтээгээд те янз бүрийн үйлчлэг үзүүлждэг. Тэр нь сөрөг үр дагавар төрдөг. Ингээд энэний дараа эмнэлэг хандах тохиолдол хэрэг үү? Маш их байгаа шүү дээ. Таана юм. Одоо л бүр тийм аадтай эмчнэр ер нь юм уг нэг ангаах тахаас эхлээл одоо багш нарын их төрөгшөөс эхлээл ингээл ёс зүй их заадаг. Тэгээ одоо ёс зүйтэй бай, даруухан бай гэл эмчийн ёс зүй тангаргыг ингээд тэнгуут нөгөө бид нар чинь реклам хийгээсээ илүү ажил руу илүү төвлөрчдөг. Тэнгуут салонууд мань яаж юм гэхээр өдөр шөнөгөө бүүстэйгээр реклам цацж штэ. Салонд одоо бүр нөгөө лазер одоо яг ингээд нөгөө нэг стандартаа ярихаар салонд чинь шивээс хүртэл хийж болохгүй шүү дээ, тийм. Яагаад тэгэхээр арьсны бүрэн бүтэн байдал алдагдаад цус гарч л байгаа. Арьс чинь өөрөө хамгаалах хэрэгтэй, тийм. Хамгаалах юм чадваргүй болоод цус гарч л байгаа бол тэнд хийгдэж болохгүй. Шивээсээ хүртэл энэ арьс гоцлын эмнэлэгт хийх хэрэгтэй. Тэгэхэд өнөөдөр ингээд давхраа хүртэл утсан давхраа гээл салонууд, тийм. Тэр салон, энэ салон хятадд 7 хоногийн курс төгссөн ч гэж ах шиг, тийм. 10 жил ч бараг төгсөөгүй ингээд хүний нүдтэй харьцаж байгаа байхгүй. Тэнгүүд утсан давхрааг яг ингээд нэг татгаж шийдэг учраас бүр нүдний эвэрлэхийг гэмтээгээд цоолоод цаашлаад харааг болох тийм эрсдэлтэй монголчууд нөгөө сүхтэй алаад лөхөр амар гихчээр 50 хүмүүс юм шиг ингээд судалдаггүй ямар нэг юм за ингээд нөгөө нэг одоо жишээ нь манай дээр ирсэн нэг кейс байгаа байхгүй. Тэр яасан бэ гэхэлэр нэг салонд очиж байнга иллэг хийлэгдэг гэсэн нүрэндээ. Тэгээ аюу гоё зөөлөн гартай массаж идэг гэсэн чинь Хятадд яваад одоо би сая 7 хоног утсан давхрааны сургалтанд суусан. Утсан давхраа энэ танд ботокс тарчиг хийсэн маа. За тэгээ яасан. Ботокс тариад нүүрний нэг тал саажаад за тэгээд тэрэн дээр нэмээд бүр халдвар авцсан. Тэмбүүгийн халдвар авцсан. За тэгээд нөхрөөс сэжиглээд бүр ингээ гэр бүл салахтай эрүүл мэндээр охироод бүр ингээ гэр бүл мөнгө төгрөг гоо сайхан ингээд маш олон зүйлээр тэр хохирсныхаа дараа эний чи салонд хийдэг юм гэж байгаа байхгүй юу? Одоо тэр чинь энэ ч бүр амар том кейс биш тий. Одоо саажилт аваа дээрээс нь бүр ингээд аюул том халдвар аваад тий. Иймэрхүү кейс Чингүн эмнэлэг төр хэрэг ах уу? Яг мэрс зэрэг гарна. Тэгээд хүмүүс яг уу одоо ямар бодлоор тэгж эмнэлэг юугаа сонгодгийг мэдгүй. Зарим хүмүүс бол ухамсартай сонголт хийж байгаа. Зарим хүмүүс нь мэдгүй сонголт хийж байгаа. Зүгээр тэр хийж байгаа газар нь тэр хүнийх нь өөрийнх нь туршлага мэдлэгээс нь шалтгаал өөрөөр л байгаа байх гэж бодсон. Тийм кейсүүд гарч байгаа одоо тэр ирнэ гэж хэлэх нь хаашаа тийм кейсүүд бол гардаг. За тэгэхээр одоо ингээд асуудал тохиолдсон байна. За энэ дээр ямар нэгэн юу гэмдэ арга хэмжээ авах уу? Салууны хувьд арга хэмжээ авахдвал тэр нь ямар процессор вэ? За яг хуулийн заалт өөр бус юмнуудын одоо хуульчид маш тодорхой хэлэх баг. Мэдээж эн чинь хүний эрүүл мэнд гоо зүв тийм ээ шууд утгаараа гэмтэж байгаа юм чинь энэ нэг талаас одоо нөгөө юу гэдэг вүлээ хариуцлагын тухай илүү юу вүлээ нөгөө тухай хуулиар торгуулаад ихэнх нь өнгөрдөг юм шиг байна. Нөгөө талаас зөрчлийн тухай хуулиар. Нөгөөх нэг хэсэг нь тодорхой нэг зааг маг нь би одоо хуульч биш болох дээр сайн хэлж мэдэхгүй. Нөгөөх нэг юм зарим нэгэн хүнд гэж хэлж болох юм тохиолдлууд дээр бол одоо эрүүгийн хууль одоо эрүүгийн хэрэг үүсгэж ингэж явдаг тохиолдлууд байгаа. Маш гомдол ирдэг. За миний бие ч гэсэн ер нь бол одоо сүүлийн 10 жил одоо эрүүл мэндийн яамны мэрэгжлийн салбар зөвлөлийг ахлаад ингээ явж байгаа тэнцээ ажиллаж байсан. Тэгэхээр иймэрхүү тохиолдлуудад бол байнгын хөндлөнгийн одоо хяналт, шинжилгээ, шинжээч, дүгнэлт ингэж хийдэг их төвөгтөлдөө. Тэгээд ер нь бол ингээд болохгүй юмыг тэр хүн санаатаа тийм ээ ашиг олох зорилгоор хийсэн л бол тэр чинь тэгэл ямар нэгэн хариуцлага хүлээж л таа. Тэр хариуцлагыг би хувьдаа бодохдоо улам бүр хариуцлагыг өндөрсгөөсөө гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр хүний эрүүл мэнд гэдэг бол нэн чухал. Бид бол цөөхөлтэй 3.5 сая хүнтэй. Тэгээ нэг Монгол хүн ч гэсэн эрүүл байхасаа л гэж хүсэж байгаа. Яг хэлэх байх тий. Одоо бид нар чинь ингээл эрүүл хүмүүс нь одоо яг тийм энэ нэг эрүүл хүмүүс хандж байгаа нэг гоё онцлог нэг юм уу? Салонд ч юм уу одоо эмнэлэгт ч гэсэн тий. Би одоо очиод төстэй чулуугаа авах хийж байгаа биш шүү дээ тий. Тэр хүмүүс ч угаасаа одоо бие сэтгэлийн хувьд бол эрүүл байгаа. Тэгээд очиод үйлчлэл авъя гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь эсрэгээр яг хохирол амсаад ирэхээр энэ тухайн хүндээ бол одоо ингээд ер нь бол тооцоолж болохгүй
тийм тохирол үзүүлэлт юм байна. Ирээдүйд гал бүх юм өнгөсөй дараа чинь тэр хүн сэтгэл зүйн хувьд хүртэл яах нь аюу юм хүнд гэмтэл авчдаг. Одоо гол нь толгой дараалсан маш олон юм салонууд байна л да. За энэ дээр нэг жишээ авч үзэхэд нэг ийм газар байна. 5 салонтой. Нэг л газар. Гэтэ 5 салон. Салбартай. Салбар биш. 5 өөр салон. Нэр нь. Би энийг бизнесийн хувьд би бас эмнэлгийн бизнес хэрэгтэй. Бизнесийн хувьд юу ч харж байгаа вэ гэхээр үйлчлүүлэгчийн ловд гаргаж хараад. 5 өөр нэртэй салон. Хүн гаднаас нь харах юм бол тэр юу гэж харах гэдэг нь гэхээр өөр газрууд гэж харагдана. 5 одоо нэг үйлчлэгээ сонирхож байгаа гэж бодъё л да. Одоо чинь ямар нэг одоо үйлчлэгээ сонирхож байгаа гэж бодъё. Тэрүүгээрээ хайлт хийнгүүт тэр 5 имлэг гарч ирлээ. 5 өөр үнэтэй, 5 өөр байршилт байдаг, 5 өөр нэртэй. Гэтэл тэр газар яг үндэ нэг газар, нэг компани, нэг одоо байгууллагын бүтцтэй, нэг ажилчтай ингээд нөгөө 5 салбар руугаа гэх юм уу те 5 юм төрөг ээлж явуулж ажилладаг. Ийм хэлбэр байна. За энэ газар жишээ нь одоо миний ойлгож байгаагаар инновацийн хэмжлэг одоо буюу эмнэлэгт хийгдэх үйлчлэгүүдийг тэнд бүгдийг нь үзүүлэхээр сурчлагаа хийсэн байна. Маркетинг тийм бүгдийг нь үзүүлэх. Тэгэнгүүт энэний эсрэг хяналт нь ямар үед юм бэ? Яаж явагдах юм бол тэрэн дээр ер нь ямар одоо байсвартай ямар бодолтой. За тэгээд наа чи одоо нэг талаас энэ тодорхой нэг бүтээгдэхүүн гэж хэлэх нь за өөрийнхөө үйл ажиллагааг сурталчилгааны реклам сурталчилгааны нэг хэлбэр. За энэ дээр бол одоо бид ёс зүй хариуцлага нэгдмэнтэй хамгийн дөрөнд тавигдах болов гэж бодож байна. Нөгөө талаас энэ дээр нь бас тодорхой хэмжээний хуулийн одоо хариуцлага гэдэг юм уу хуулийн шийтгэлүүдийг бид нүс чангадахгүй болохгүй. Хамгийн наацхан энгийн жишээ бол одоо гоо сайханч нар манай дээр ингэдэй одоо өсвөр насныхны батга гэдэг өвчин байдаг байхгүй. Батгшилт биш, батгал гэдэг өвчин. Батга гэдэг өвчин бол одоо өсвөр насныханд маш их тохиолдог. Одоо дунджаар дэлхийн аваад үзэх юм бол одоо нийт өсвөр насныхны дунд одоо 70 гаруй хувийн эзэлдэг гэдэг чинь тооны хувь ч гэсэн гооцоо хувь ч гэсэн маш их. Нөгөө тойроод биш даваад гарна гэдэг шиг л. Гэхдээ нөгөөдхий чинь яасан гэсэн чинь одоо ингээ сошиал подкаст зөндөө явж байгаа байхгүй. Тэгээ хин нөгөө батга гэдэг өвчнийг эмчлээд байна вэ гэд би бас сонирхоод үзлээ. Тэгсэн чи юу вэ нөгөө өстой гоо сайханч яадаг гэлээ нэг 7 хоногийн курс төгссөн юм ямар их мундаг ярьдیں۔ Бүр юу ярина бүр сүултээ бүр одоо бүр нүүдэрээ дээр гараад тэгээ нэг аргаа ядаа доор нь болооч яалаа гэсэн чинь бүр бариулж идүүлэх гэж байгаа юм чи ерөөсөө юу хөө зүгээр одоо бүр тэрнээс хийсэн юм болж байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр нөгөө хүмүүс чинь чөлөөтөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учраас энэ дээр нь дуртаагаараа юу дуртаагаа амны зоргоороо ингэж яваад байгаа байхгүй. Тэрэнд нь манай ард иргэд итгэж үнэмшиж нөгөө буруу ойлголттой болоо явчихдаг. Тэрнээсээ болоод нөгөө газар руу очдог. Эсвэл энэ гоо сайханч нар хийд юм гэсэн ойлголттой яваад идэг. Нэг шалтгаан юм болоо гэж би хараад байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ их лайв хийдэг юм уу, тодорхой нэг бүтээгдэхүүн сурталчилт юм уу, эсвэл дэндүү өөрөөсөө хитийдсэн эмч өвчнийг ингэж эмчлэхийн тулд биднээс ч одоо 6 жил сурч байна. Арсны эмч болох гэж бараг 2-3 жил сурч байна. Нийтдээ бараг одоо 8 жил сураад байгаа юм. Тэгэл туршлага судлаа нэг 10 жил, хайрын сайхан 10 жилийн хүч хөдөлмөрөөр шингээгээд арай ч нэг ингээл эмчилгээний гооцол хийх гээл арсны эмч болчоол тэрийг нь хийх гэсэн чинь нөгөө юу 3 сарын юм уу 3-7 хоногийн курс төгсчээл амныхаа зоргоор бурж ивэл нэрэ хажууд нь бол хэлэх үг олдохгүй байгаа юм чи. Одоо тийм ингээд бид нар яг бодит байдал дээр бол тэр хүмүүс нь илүү их олон үйлчлүүлж татчихээн. Тэ? Яг нөгөө 10 жил сурцсан мэргэжилтнүүд бол тэр хүмүүсийг гүйцэхгүй байгаа шүү дээ. Тэр яг одоо гүйцэх ёстой юм уу? Эсвэл үйлчлүүлэгч нар илүү одоо ойлголттой болох ёстой юм уу? Яг одоо буруу нэг хин байгаа. Яхав юмны хоёр талаас дэндүү бас ингээд 20-од цагдаад ингэж биднээс одоо нөгөө талаас нэг талаас болохгүй гэж би хувийнхаа зүгээс үзэж байгаа. Нөгөө талаас энэ ард иргэдэд энэ эрүүл мэндийн боловсрал гэдэг юмыг зэгцтэй тодорхой ойлгомжтой өгөхгүй бол хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрөө л хариуцлага хүлээх ёстой. Хаана очиж
би хин дээр ямар үйлчлэгээ авч байгаа гэдгээ маш сайн ойлгож бодох хэрэгтэй байхгүй. Доор ажил би одоо нүүрлүү юм уу биелүү ямар нэгэн тариа их гэхээр уучлаарай та тариа их эрэхтэй юу? Миний одоо булчин ч юм уу судсаар ямар тариа их гэж байгаа юм бэ? Тэр нь Монгол улсад зөвшөөрөл байгаа мó? Хугацаа нь хэр зэрэг юм бэ? Миний яг юунд тарих гэж байгаа? Энэ яаж үйлчлэлт ингээл хүн өөрөөсөө шалтгааллах шаардлагуудаа тавих хэрэгтэй. А тэгэхгүй тэгэл нөгөө нүдэн балаад чихэндүүлийг хичээл ямар ч итгэмтгий юм тэгээ шууд явж чичээл юу дуртайг нь хийлгүүлээл хай нөгөө зовж олсон эдэн төгрөгөө бүгдийг тавьж тугаал тэрнээсээ болж өчнөө халдвар гооцоо эрүүл мэндээр охирол ингээл тэгэл явж байна. Яг тэгж тийм. Одоо хэдүүлээ яг нэг үйлчлэх юм яриа. Би бол илүү үйлчлүүлэгч талаас асууж та. Одоо түгээмэл одоо асуудаг юмуд те. Ботокс гэж юу вэ? Ботокс гэж яг юу хэлээд байгаа? Ерөнхийдөө одоо яг би нөгөө өмнөх юмнаас нэг хариулга бодсон юм хариулчих бас. Ботокс ярихаас өмнө одоо ч тэгсэн штэ. Ингээд танах руу болохоор эрүүл хүмүүс ирдэг. Имлэг рүү хязгаж эрүүл хүн ирдэггүй байхгүй юу? Ямар арьс гоё, эрүүл арьс гоё те. Тэнгүүд одоо арьсан дээр гарч байгаа маш олон төрлийн тууралтууд нь шүү дээ те. Гөвдрүү, тайрст гэх тэр чинь тэд нар жишээ нь байхгүй гэж тэр арьс гоё харагдаж шүү дээ те. Тэгэхээр арьс гоцлын имлэгт зөвхөн одоо нөгөө нэг филлер ботокс хийх үйлчлүүлэгч ирдэггүй. Одоо түрүү инхторог шилэн шүү дээ. Батгчин болон хүчөөн те. Үүсгэгчтэй арьсан дээр гарч байгаа эдэд өрсөлүүд жишээ нь ингээд маш олон янз байгаа шүү дээ. Тэрнээсээ шалтгаалаад эмчилгээний арга барил те бүгд өөр байгаа. Тэнгүүд нөгөө гоо сайханчт маань яадаг гэхээр эдэд өрсөлөл бол нөгөөтг чинь батгал гэж боддог те. Тэ чинь татхыг үүсгэж байгаа ямарсаг батганы нөгөө нэг сайхан тоснуудаа түрхэж өгөөд нэмэргүй шүү дээ. Гэх мэтчлэн яагаад имлэг тандах вэ гэхээр одоо мянган шалтгаан байгаа байхгүй юу? Зүгээр үйлчлүүлэгч нар яагаад одоо энэ тэнд очиод тохирсон байна уу гэж асуухаар нөгөө илэв шид шиг л айгуу гоё тий. За зүгээр баг нэг рилэн дээр зүгээр ингэнгүүт л нөгөө арьс нь гоё болол чи нэг удаа энд ороод ингэнэ гээл тий. Тэнгүүт чинь нөгөө нэг батга энэ төр чинь нэг удаагийн эмчилгээгээр эмчлэгдэхгүй шүү дээ. Бид нар нэг удаагийн ямар нэг аппаратанд ороод зүгээр болчдөг тийм өвчин биш. Архаг явцтай өвчин шүү дээ. Тэгэхээр эмчилгээний хувьд ч гэсэн курс эмчилгээ шаардна энэ төр гээд нөгөө бид нар чинь илүү бодтой ингээд эмнэлгээр нь үйлчлүүлэгчд яаж ин тэр нь хүрхгүй шүү дээ. Үйлчлүүлэгч юу хүсэж байна гэхээр нөгөө рилэн дээр гарч байгаа гой гой рекламнууд шиг тийм амархан нэг ороод ингээд гоё болчдөг те үр дүн хүсэж байгаа юм. Жишээ нь үйлчлэгчийн бас буруу шүү дээ. Хүн ерөөсөө ямар ч юм дээр амрыг сонгодог. Хатад яг аль нь амар байна гэдэг ер нь хайж явдаг болохоор тэр хүмүүс чи яг тэрийг олцсон биз дээ. Амар юм шиг харагдуулаад байгаа учраас магадгүй ойлголттой биш амар байдлаа ингээд сонгоод яваад ижис магадгүй үйлчлэгч талаас юм. Ер нь яг ингээд цааны ярнаас бол нэг зүйл гарч ирлээ. Тэр нь юу гэхээр ер нь яг арьс шүү дээ бидний арьс. Арьс чинь одоо ано юм чийсэн бол эрүүл байна, эрүүл бос байна гэсэн үг тийм. Миний арьс чинь бас эрүүл бос байна. Мөн сэтгэл хангамжгүй бас байж болох юм. Эрүүл арьстай мөртлөө тэрнээс сэтгэл хангамжгүй байдгүй. Одоо ерөнхийдөө арьсны нөгөө хөгшрөлтэй явагдаж байгаа шүү дээ. Тэр үед л хүмүүс ерөнхийдөө сэтгэл дундуур за нэг тодорхой хэмжээний одоо залуужуулах хэмжлэгэнд орж гэдэг юм уу нөгөө нэг чиний яриад ботокс те одоо динамик хүрчлээнд бол хамгийн үр дүнтэй хэмжлэгээ бол ботокс гэдэг шүү дээ. За тэгвэл окей. Одоо нэг түрүүнийхээ ботокс орё. Ботокс гэж яг юу вэ? За ботокс л ерөнхийдөө уураг байхгүй юу? Тийм тэгээ илчүүлэл байна. Ботулинум токсин type A бид нэр гоо сайхан одоо бүх оронд ашиглаж байгаа. Тийм жингүй эмчийн эмнэлэг оруулж ирдэг үстэй тий. Ботоксыг тий Европоос оруулж ирдэг тий. Одоо Монголд Солонгос тэгээд Европ гэсэн хоёр төрөл орж ирж байгаа шиг байна тий. Ер нь ингээд харж яхад түрүүнээс зөвмөр гоо сайхан ярьж юм тэгээд арьс ярьж юм нэг арьсны эмгэгүүд бас ярьж байгаа тий. Миний хувийн ойлголт ч юм уу эсвэл одоо би юунд ихтгэл өмшилж юу гэх юм бол гоо сайхан бол ер нь залуу байдлаа хадгалах хэлбэр байхгүй. Хүн хөвших нь бас ойлгомжтой. Гэтэ одоо бид нэр хөвших явцаа удаашруулах, тэр арьсаа эрүүл байлгах. Арьсны эмгэг бол миний бодлоор бол тустай. Тэ? Одоо батгшилт юм уу, батг гэж юм уу тэ тэр нэр би бол чинь өөр арьсны эмчил биш. Тэ? Миний өөрийн сурсан школ юу вэ гэх юм бол одоо эстетик гэж үг байгаа шүү дээ.
Aesthetic, dermatologist хоёр ч шал хоёр өөр ойлголт. Миний бодлоор. Aesthetic бол таны шиг эрүүл хүн дээр бид нөлөөлөх ажиллаж байгаа. Ер нь ихэнх миний үйлчлэгчнэр бол би бас арьсны эмч биш болохоор батан ерөөс эмчилж мэдэхгүй. Манай амьд бол арьсны эмчиргээ тустай байдаг. Тэгээ тиймэрхүү одоо эмэгтэй хүмүүс ирэх юм бол арьсны эмч нөрөөсөө эмчилгээ явуулдаг тий. Би бол илүү aesthetic тал руугаа явдаг тий. Тэр одоо эмчилгээний гоо сайхан гэдэг тал руугаа юм уу да тий. Тэгээс арьсны эмч гэдэг тал руу бол биш. Тэгэхээр миний харах нэг үнцэг бол арьсны эмч эсвэл арьсны гоо сайхны эмчтэй юу гэлээ тэр арьсны эмчилгээ гэсэн тий. Гоо тасал. Хоёр бол жоохон хоёр өөр ойлголт баг. Энийг бас бид нэр үйлчлүүлэгч нартай бас ойлгуулах хэрэгтэй. Батгшилд бол сая инхтер башилсан өсвөр насны хүмүүсийг илүү тохиолддог тий. Өөр ингэсэн онцлогтой янз янз байгаа. Яг aesthetic гэж юу вэ? Aesthetic-ийн эмчилгээ нь ямар зорилгоор очиж байгаа гэдгийг үйлчлэгчнэр өөрсдөө бас аймагсаа ойлгох хэрэгтэй байна. Тэрнээс ингээд нэг маск аваад эмчилгээ нэг чинь тэр нэг батгч өөрөө тэгэл системийн өвчин тий системийн өвчин болохоор илүү системээр амьдралын хэм маягаар нь өөрчлөлт болохоос зүгээр нэг маск тавиад эмчилдэг бол арьсны одоо эмээг өвчин бол биш тий. Ботоксыг бол бид нэр бас хоёр юмар ашиглаж байгаа шүү дээ. Нэг бол арьс гоо засалд ашиглаж байна. Тэр нэг бол aesthetic хэлбэрээр одоо хүчлэг айлтгаж тухайн хүнийг илүү залуу харагдуулж юм уу илүү одоо өөрөх нүүрний хэлбэрийг бараг засах гэж лифтик гэж ашиглаж байна. Эсвэл зарим бас неврологийн ч юм уу те эмгэгүүд им хэлбэрээр ашиглаж штэ. Ботокс бол өөрөө бол имийн бүртгэлээр орж иж бүртгэгддэг бүтээгдэхүүн буюу им те. Тэгэхээр имийг эмч хүн ер нь бол тарих хэрэгтэй. Тэрнээс гоо сайханч буюу косметологист бол тарих эсвэл. Одоо ботокс хийдгүү салон байна уу? Хийдгүү. Салонд бол хийх ёсгүй. Тий, хийх ёсгүй. Тэгтэл хийгээд салон байна уу гэд бүдээ хий. Хөө бүр эсэргээр нөө. Хөө мэдэхгүй шүү. Одоо бид чи бүр яг ингэж харах юм бол хийдгүү салон байна уу гэж асуухгүй ч ийм хүрэмдэрчээд байна. Тэгэхээр тэр хүмүүс чинь ботокс аваад байна шүү дээ. Тэ? Аваад байна. Тэгвэл одоо зүгээр бид нар журмаа ярих юм бол одоо миний ойлгож байгаагаар бол ийм байна. Эмнэлгийн байгууллага туцгаа шиг тавьдаг. Гэтэл арьсны эмч болчоо дахиад гоо засаж жил суудаг гэж болох юм. 6 сарын жилдээ. Тэгээд гоо засны эмч болчоод ийм гоо засны эмчтэй эмнэлгийн төсөлтөөр тусгай шүр өгдөг. Тэгжээж гоо сайхны ийм удаан хугацааны нарийн процесс шалгалтыг давж ийж эмнэлэг болж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талд салон нээж. Ингэн гутаа яг хөөхөр яг тийм курст явцсан салоны одоо хүмүүс маань юу гэж нэрлэдэг одоо салоны одоо мейкап артист юу гэж нэрлэдэг тэр хүмүүс маань тухайн хүн яг инвазив эмчилгээ буюу жишээ нь бүр яг ботокс гэдэг чинь тарилах шүү дээ нэг ёсны тий. Энэ яг зөв юм. Нэг асуудал. За манай салбартаас буруу юм байна. Тэр нь юу вэ гэхээр арьсны салбарын арьсны эмч эсвэл гоо засны эмчнэр гэрээр хийгээд. Гэрээр нь очиод нөгөө ботоксоо тарьж ий. Гэрээр нь очиод филлер хийж ий. Бас нэг тарилга тий филлер хийж ий. Энэ бас манай салбарын буруу. Энэ бол бас яг байгаа. Гэтэл эдгээр чинь энэ бүгдээрээ том ойлголтоор бол бид эмнэлгийн орчинд хийгдэх ёстой. Хамгийн энгийнээр эмнэлгийн орчинд хийгдэх ёстой бүх процесс. Гэтэл энэ нь манай нийгэмд одоо 100% нэмэлт хийгдэдэг байна. Миний хэлэхдээ санаа. Ихэнх хувь нь болохоор яг нөгөө зориултын бус газар хийгдэдэг. Бус газар шиг уусаа тухайн газарт нь өгдөн шүү дээ. Тэгээ газрын иш шалгадсан шүү дээ тий. Тэгээ тэр ариун цэвэр санитар байдал тэгээд ариун орчин шалгаж яаж урсгал мөрслөний шалгаж яаж агааржуулж шалгаж яаж тий. Тэгээд тухайн амьлэгт хэрэг хагалгаа хийдгүү эсвэл хагалгааны амбулаторийн юм хийдгүү гэдэг шалтгаалаад өөр зэрэглэлээр зөвшөөрөл өгж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгээд яг яагаад Монголд энэ салаануудаар хийгдэд байна гэх юм бол нэгт энэ чинь жоохон бизнес болгоцсон тий тодорхой хэмжээнд хоёрт юу гэх юм бол энийг хяндаг байгууллагууд байгаа шүү дээ. Одоо дээр үд мэгшин хэлт гэж байсан. Одоо болохоор одоо нийслэл эрүүл мэндийн газрыг нэг хянж байгаа баг. Тэгээ дөрөвт нь хуваад өгсөн. Тэд нар нь болохоор нэг тусгай зөвшөөрөл авсан ийсэн дугаартай ажуухан нэгж байгаа шүү дээ. Бид нар чинь эмнэлгүүд гэж чинь компани байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэднийхээ шалгаад идэх байхгүй. Төлөвлөгөө шалгаад төлөвлөгөө төвшөлгаа гэдэг. Тэр салаанууд ерөөс шалгахгүй. Тийм эрх зүйн байдаг юм уу? Тэрийг би сайн мэдэхгүй байна. Зүгээр ямар үе шалгадаг вэ гэх юм бол гомдол барсан үед шалгадаг баг. Тэ. Одоо салонд арьсны эмч ажиллах зөв. Буруу шүү дээ. Одоо маш арьсны эмч эмнэлэгтэй л ажиллах гэж.
Яг тийм тий. Тий. Өөр хаана ажиллах юм? Маш тодорхой. Одоо нэг яг манай үзэж байгаа хүмүүс маань их хандараа. Одоо салаанд очингууд манай эмчтэй уулзгээд яг эмчтэй байдаг тий. Тий. Сүүлийн үед нэг тийм мод болсон байлаа. Тий. Бүр яг мод болсон. Энэ бүр ингээд суурнаасаа буруу байх гэдэг байхгүй. Салоонд эмч ажиллана гэдэг нь логикийн бүр 100% буруу. Эмч хүн чинь эмнэлэгт ажиллах гад лиценз авч байгаа шүү дээ. Эмчлэг эрхийн лиценз авч байгаа тийм. Гэтэл салоонд очиод эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлнэ гэдэг нь өөрөө логик. Одоо бид нар чинь ингээд сар болгон нийс эрүүл газар мэдээ өгж байгаа шүү дээ. Тэгээ мэдээ өгөх чинь эмчнэрийнхаа листтэй өгж байгаа шүү дээ. Ийм эмчнэр ийм төрлийн эмчилгээ тэдэн удаа хийсэн гэж өгж байгаа шүү дээ, тий. Тэгээ тэр нь хагас жил таслагдахад тусгай зөвшөөрөл сонгохгүй нөхцөлд ордог байхгүй юу. Тэгэхээр эмчилгээ бол ингээ хянаад байгаа ер нь бол тодорхой хэмжээнд тий. А тэр гоо сайхны салбарт бол ер нь бол хин чадахгүй байгаа. Тэрнээс болоод ийм үүсэж байгаа. Тэгээ хин чадахгүй болохоор эн чинь нөгөө бороосон дараа мөөгш ургаад байгаа байхгүй ингээ ургаад байгаа тий. Тэгээ одоо салонд гоо сайхан чигтэй хэл яг л арьс гооцлын эмч одоо энэ тарилгуудыг хийх хэрэгтэй шүү. Одоо ингээд жишээ нь Америкийн одоо энэ нийгэмлэгүүд энэ төр бас байдаг шүү дээ. Тэнгүүд арьс гооцлын нийгэмлэг нь өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалаад пластик суржинууд тарилга хиймээргүй байх гэсэн байхгүй жишээ нь. Тийм. Тэнгүүд одоо нөгөө нэг яг түрүү нөгөө нэг чингүү эмчилсэн шүү дээ. Би арьсаар төгсөөгөө гэхээр одоо мессер төгссөн эмч бол мес заслал хийх юм шүү дээ. Арьс гооцлын резидент хийсэн эмч арьс гооцлын олгохоо хийх хэмжээний одоо дотрын эмчээр төгсөөд ч хийхгүй дотрын эмчил лицензтэй байгаад ч хийхээргүй энэ ажилбарыг бүр ингээд гоо сайханчид хийж ийн гэдэг чинь өөрөө маш том эрсдэл байхгүй тий. Мэргэжлийн арьс гооцлын эмч хүүхэртэл одоо яг эмнэлгийн зорилтын нөхцөлд стандартын дагуу стандартын эм тариа бүх юмаа ингээд хэрэглээд хийхэд эрсдэл үүсч болдог эмчилгээ шүү дээ тий. Тэгэхэд ямар ч юм нөгөө нэг анатом физиологийн ойлголтгүй тийм нөхөр ингээд хүний нүүрлүү тий. Хаана ямар судас яаж явж байгааг мэдэхгүй арьсныхаа давхаргуудыг зөв тодорхойлж чадахгүй хамаа нам гатах чинь гэдэг чинь маш том эрсдэл байхгүй тийм. Нэг талд нь яг тийм ба. Тэг үйлчлүүлэгчнэр болохоор хүртэл бас үн харж сонгоод байгаа. Тий. Байнгын нөгөө нэг 70% хямдрал тий. 70% хямдралаа гэл тэгэхэр чинь үйлчлүүлэгчнэр яаж нь бас нөгөө боломж олцсондоо тааруулаад бас гоё болчих гээд байдаг тий. Тэгж жагаад тэрнээсээ исэн нөхцөл байдал орчиж байгаа. Би нэг жишээ хэлэх үү. Одоо сая нөгөө өмнө Солонгосын эмэгтэй ерөнхийлөгч юм билээ. Байсан юм билээ. За тэрний сенсац болоод ингэж тэгэл огцрол буусан. Тэгээ нөгөө ерөнхийлөгч чи яг ингээд процедурын ингээд хинхэн орж гарсан гэсэн чинь. За тэр Ганнам дүүргийн нэг арсны эмч ороод офис нь ботокс нүрэнд нь хийж өгсөн байна. Тэгээд тэр Солонгосын хэвлэлүүд энэ дээр нь бол маш их шуугсан шүү дээ. Тэгээ яахаараа энэ эмч саяны биднээсээ хэлээд байгаа эмнэлгийн бус орчин оффист очоод нөгөө ботоксыг хийгээд өгчвөө. Өө юм болсон байхгүй юу? Зориултын бус газар очоод эмнэлэгт уг нь ерөнхийлөгч нь ирээд ботокс хийх гэж байгаа бол эмнэлэгт хийх хэрэгтэй байхгүй юу? Гэсэн чинь ерөнхийлөгчийн болохоор нь дуудаад нөгөө хүүх ордон билүү ямар ордон билээ тэр лүү нь ороод өрөөнд нь хийгээд өгсөн. Тэгээ эмчлэг хэргийн шууд цуцалж байгаа автоматар. Яаж харин ял үүрээгүй тэнцэн салсан. Тийм ээ. Гэх жишээ нь энэ бол маш том одоо дэлхийд даяар шуугсан кейс байхгүй тохиолдол. А энийг бол биднээс маш сайн ойлгох хэрэгтэй. Яах гэж эмнэлэг байдیں۔ Яах гэж эмч байдیں۔ Яах гэж тэр ариун орчны шаардаад байдیں۔ Тийм ээ. Тэгэхээр эмч хүн бол эмнэлэгтэй л ажиллах хэрэгтэй. Яг тийм. За эмнэлэг бол бид ингээд одоо нийслэлийн үндэсний газар ч юм уу шалгах хэрэгтэй байгууллагууд нь шалгаад шүү дээ. Одоо байнга шалгаж чинь салондоо шалгаж чадахгүй байгаа ингээд эмчнэрээ шалгах болно шүү дээ. Одоо миний нөгөө хоёрдугаар асуулт нь за салонд нь эмчийн эмчилтэй бос хүмүүс хийж байгаа асуудал архив. Яг тэр салон эмнэлэг биш. Гэхдээ тэнд нь оронгууд арьсны эмч. Тэр эмч нь яах нь нөгөө тарилгаа хийдэг. Энэ нь үйлчлэгчид зөв юм шиг ойлголт өгч байгаа учраас нөгөө хүн чинь тэнд яаж юм гэхээр эрүүл мэндэд даатгаад мөнгө санхугаа өгөөд тэгээд эрсдэл үлээгээд байж байгаа хөөе. Энэ дээр ер нь ямар арга хэмжээ байна? За энэ бол зүгээр ерөөсө болохгүй. 100% болохгүй. Тэрийг бол хатуу ил. Тэгж байгаа тийм нөхцөлд өөрөө ухамсараар эмч хүн чинь тэрийг чинь бүх хууль тогтоомж өөр бус тийм маш сайн мэдж байгаа байхгүй. Тэр тусмаа арьсны эмчнэр бол зөндөө тэрийг нь биднээс тайлбарж хэлээд ингэ явж. Мэдсээр байж санаатай үйлдэл хийж байгаа гэдэг үүднээсээ
тэр эмчлэх зөвшөөрөл бусад өөр захиргааны болон бусад өөр арга хэмжээг нь хатуу авах хэрэгтэй. Тэрнтэй бол одоо юу гэдэг тэр хууль тогтоомжийн хүрээнд хууль тогтоомж нь ч гэсэн илүү чанга байгаасаа л гэж хүсэж байгаа нь тэр гол юм. Одоо гадны орнуудад жишээ нь одоо ингээд бусад гадны орнуудад тухайн салбар нийгэмлэг нь ялангуяа байгууллагт биш шүү. Хувь хүнд буюу эмчний мэрэгчлэлтэндээ хариуцлага тооцох боломжтой хуультай усад байдаг шүү дээ. Тэгэхээр Монголд бол тийм хууль эрх зүйн орчин байна. Байхгүй. Тийм юм болох боломжтой. Яавал боломжтой. Одоо шинэ арсны нийгэмлэг арсны эмч нартай одоо тодорхой хариуцлага тооцох гэдэг шүү дээ. Одоо лицензийн нэрдэг ч мэдээж арсны нийгэмлэг бол хууль шүүхэн байгууллага биш учраас ямар нэг ял шийтгэл төлөвлөх ямар ч боломжгүй байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд хариуцлага тооцоод гадны одоо улсуудын жишээн дэр бол манайд одоогоор байхгүй. Окей. Ер нь боломжтой хууль. Эрх зүйн орчин гэх юм одоо хуулийн орчныг судлал боломжтой болж болно. Жишээ нь одоо энэ чинь нийгэмлэг холбооны асуудал яригдчих байгаа. Жишээ нь арсны эмч нар гэдэг чинь заавал ер нь ингээд аливаа юм төрийн байгууллага заавал шийдэх шаардлагагүй шүү. Төрийн байгууллага шийддэг, эрүүл мэндийн яам ч юм уу аль нэг байгууллага шийддэг байхаараа энэ төгс шийддэг юусаа биш байхгүй. Нийгэмлэг холбоонд нь эрх мэдэл нь байгаад тэр мэрэгжлийн эмч нарын эрхийн хязгаарлалтад сурах хөгжих боломжинд нь тодорхой хэмжээний асуудлыг дэвшүүлдэг тийм. Араа эн чинь заавал нэг шийтгэл гэхээр одоо юу гэдгийг аль нэг одоо шийтгэл хэлбэрээр биш өөр хувилбаруудаар одоо тэр хүний дахиад алдаа гарахгүй байх одоо сэдлийн төрүүлж явах хэрэгтэй л доо. Жишээ нь тэр дараачийн сургалт амжаа тий хөгжлийн боломжууд нь илүү харьцангуй байдлаар ялгаатай байдаг ч юм уу. Тэгэхгүй бол бид нар нэг шийтгэн гэхээр л дахиж тэр хүн ажил их боломжгүй юм шиг болох гэдэг. Үгүй тийм биш. Тэгэхээр дараачийн байдлууд байна. Нийгэмлэг холбоотуудыг бол байгуулах боломжтой шүү дээ. Монгол улсад яг нөгөө мэрэгжлийн нэгдсэн холбооны хууль гарсан байгаа шүү дээ. Монгол улс эрүүл мэндийн салбарын ханиг холбоотой болоод тэрэн дотроо арс гэдэг юм уу, доктор гэдэг юм уу, дүр шинжилгээ гэдэг юм уу, нийгэмлэг холбоотой аль биесны болгоод авчих юм бол тэндээ харин эрх мэдлээ төрийн эрх мэдлүүдэд жоохон төвлөрүүлээд өгч бол аюул боломжтой. Маш боломжтой. Яг одоо үзэж байгаа хүмүүс нь ойлгоход бол ер нь бол ботокс чинь зөвхөн эмч хүн хийн. Гэхдээ зөвхөн эмч хүн хийн гэдэг эмч хүн эмнэлгийн орчинд л тэр үйлчлэгийг ер нь хийх ёстой. Тэгэхээр тэндээс л авах юм байна. Нэг аюулсаа ойлгож байгаа. Яг энэ хоёр нөхцөл бүрдэхгүй байвал та буруу юм руугаа мөнгө өгөх гэдэг шүү дээ. Маш тавчаар тийм. Эмч яг мэрэгжлийн эмч хүн яг хийх ёстой газартаа л тэрийг хийхгүй байвал та буруу юм руу мөнгө өгөх гэдэг. Буруу юм руу гэхээр одоо тэр ботокс нь ямар гашин төлөвтэй. Юунаас яагаад вэ? Энийг болохгүй байгаа шүү дээ. Болохгүй хариулдаг шүү дээ. Ер нь бол. Тий, эмэндээ орж байгаа шүү дээ. Эм болоо өөр гэсэн тунтай, тун нөрөө эмчлэх тун гэж байгаа. Дээрээс нь гимтэх тун гэж байгаа. Тэгээд бүхэл төрөх тун гэж байгаа шүү дээ. Тэгээд энэс наацах нь ийм ойлголт авах хэрэгтэй тий. За жишээ нь одоо ботоксыг бол бид нэр гоо сайхны салбарт миний мэд сурсан бид нэр 201 хүртэл тарьж болно. Тэрнээс дээш тарих гоо сайхны салбарт тарих ёсгүй. 200-аас дээш 500 хүртэл бол ямар салбархан бол одоо энэ неврологийн салбарт те одоо чинь юуг мигрен зэрэг имчилгээд бол 250-аас 300 хүмүүс орж те тийм ихээр хийлж байна. 1000-аас дээш болох юм бол тухайн хүнд эрүүл мэнд хохирол учруулах. Буюу ерөөс имчилгээ биш те хөдөлж хүргүүлэх тийм эрсдэлд орох байхгүй. Нэг тийм одоо эмтэй хайц сурсан эмнийхээ учрыг мэддэг байх хэрэгтэй. Хоёрт хэрвээ хүндрэл гарах юм бол хамгийн богино хугацаанд анхан шатны тусламж үйлчлэг үзүүлэх мэдлэгтэй байх хэрэгтэй. Эмч хүн болгон анхан шатны тусламж эмчилгээ өгөх чадвартай байгаа тий. Гоо сайхан яг тийм чадвар байна уугүй юу гэдэг нь өөрөө бас эргэлзээд. Тий тий. Одоо хамгийн ихний жижигхэн эрсдэл жижигхэн гих бас хэцүү. Ер нь их гардаг эрсдэл бол судас агардаг шүү дээ тий. Тарьж байгаа юм чинь. Тийм бүх тарилганд ер нь суц гэмтэх эрсдэл хамгийн өндөр ирж явахтай хүндрэл нэг юм уу тий. Тэг яг гарч болох тий. Надад нэг юм кейс байна л да. Ботокс хийлгээд тэр хүн бол миний хэлээд байгаа эмч дуудаа. Гэртээ ботокс хийлгээд. Тэгээд судас нь хагараад. Тэгээд нөгөө маргааш нь надтай уулзсан чинь хүн цохиулсан юм шиг болсон. Тэг яа чи хүн зодуулсан юм уу гэсэн чи би ингээ өчтөр нэг эмчийг дуудаад ингээд гэртээ хийлгсэн юм аа гэртээ хийдэг. Тэгсэн чинь ийм болчлоо. Гэт тэр хүн эмнэлгийн байгууллагында явж байгаа гэсэн.
явж ийн гэсэн тийм. Тийм, гематом үүсгэл энүүхэнд ч тийм. Ихэвчлэн одоо салонуудын гаргаад байгаа эрсдэл бол халдварыг өстэй аимшигтэй тараж байна. Наацхийн нөгөө халдвар хамгааллын ойлголтгүй хүмүүс ингээд нөгөө нэг хүний арсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулаад ахаар жишээ нь ингээд нэг шприцтэй тариас харуулсан хоёр найзыг суулгаж байгаа хийгээд өчөж шít. Тэнгүүт одоо жишээ нь чингүү юм чи ямар халдвартай би мэдэхгүй шүү дээ. Гаднаасаа их сайхан цэвэрхэн харагдаад идэг. Энэ хүний зүсэнд ямар халдвартай байгаа мэдэхгүй шүү дээ. Тийм энэ бол тийм жишээ шүү дээ тий. Багаас ямар алчтай мэдэхгүй. Тий. Би ч одоо баг хүмүүсийн дотроо яг цагаан мэдхгүй. Тий за яг хоо ингээд наргаж гисэн яг иймэрхүү юм чинь ингээд бид нар гол нь үйлчлүүлэгч нарт одоо жирийн ард иргэд сайн ойлгоосаа гэдэг үднээс аль болох энгийн үг хэллэгээр те ойлгомжтой хүнд аль болох юм одоо бидний ингээ өнөөдөр цуглаад ажиллаад хараад бүгд ингээ цуглаад цаг заваа зарцуулж байгаах бас энэс хэдэн үн ч гэсэн үзээд те ямар эрсдэл гарч болох талаар бахан ч гэсэн ойлгох. Ер нь эмнэлэг бодохоо өсчөнд ороод хүмүүс халдвар аваад шүү дээ те. Нэг удаагийн предгээр нь одоо сахлаа ч юм уу юм яан суулахгүй харж яахгүй бол тэр чинь өөрөө давхар амар их эрсдэл авчирч байгаа. Тэгэхээр зүү чи өөрөө юу вэ гэхээр хүний бүлгүү нэвч орж юм дундаа нөхтэй байна те. Тэгэхээр энд хүний цусыг шууд авч яд хийх боломж бүр 100% бүрдэж байгаа байхгүй. Маш хурдан халдвар авах боломж те. Тэгэхээр энэ дээр ер нь ингээ харж яхад боломжгүй байх л та. Гэхдээ зарим нэг улсад бол энийг ингэ зогссон байдаг. Зүү шприцийг зүгээр ингийн хүн зарддаг байхгүй хавтагт. Монголд ороод зүгээр нэг тариа ангууд та зүү шприцийг авах гэж асуудаг байхгүй те. Энд чинь өөрөө ийм төрөж байгаа байхгүй. Боломжгүй болсон тийм. Боломжгүй. Өнгөрсөн оны 10 сарын боломжгүй болсон. Гойны үед яхаа чинь Тэгээ нөгөө заавал жороор албадаг. Жороор тийм. Ингийн хэрэгсэл зүү хатгуурыг ер нь бол заавал жоргүй болох. Тэгээ бас саяхан би сарын өмнө надад сууж. Тэгээ бодир одоо аваад байгаа шүү дээ. Би одоо энэ гараад энэ байрны юу руу ороод шприц аваад байна. Тэгээ хууль хэрэгжилтийн асуудал ер нь бол ингэ зэгцэж байгаа юм тийм. Яг манай элэг судлаачид, вирус судлаачид ингээл олон судалгааны ажил хийгээл доктор хамгаалал ингээл тэрний эрсдэл хүчин зүйл манай нарсны арс гоцлын эмчилгээний гоцлын эмнэлгүүд ороод идэг байхгүй. Тэгээ дээрээс маникюр, педикюр ордог байхгүй. Өөрөөр хэлбэл цусаар халдварладаг халдвар. Тэр элэгний БЦД вирус хамгийн нэг номер. За дох бусад өөр халдварууд нэг номер. Тэгээ ингээд өнгөрсөн жилийн нэг эмч чимлэгийн ажилтны дундах БЦД вирус бусад өөр вирусуудын эрсдэл хүчин зүйл гэл ингээл судалгаа хийгээл нөгөөдөл нь ингээд докторын зэрэгээ хамгаалаад наацхийн энгийн жишээ тэрэн дээр бол бараг 20-30% нь эмчилгээний гоцлол буюу маникюр педикюрээс болж байна. Тэгээд дээрээс нь шүдний эмнэлэг гэл ингээл нөгөө хариуцгал халдвар гүйдэлтэй холбоотой маш олон халдварууд яваад байгаа юм. Биднээс өнөөдөр элэгний хавдар БЦ вирус гэл яриад байна. Тэгээ нөгөө халдвар нь тараал байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө эрсдэл хүчин зүйл өөр бус юмын нөгөө багсгах юм арга хэмжээгээ авахгүй мөртлөө нөгөө өвчлсөн хүндээ мөнгө их өгөөд эн чин цаанаа ингээд мөнгө эдийн засаг олон юм дээр ингээд яваад байгаа учраас энэ дээр бас бид ч гэсэн бас ер нь бол ингээд эрүүл мэндийн салбар даяараа бодвоштой юм их байна. Одоо энэ бас нэг жишээ байна л да. Нэг гэр бүл ингээд гэрээр хатагчсан баг. Гэрээр ямарсан хатгаар ингээд бүгдээрээ хатаг. За тэгээд ингээл имплемент руу очивол за эмдийг нэрээд явах юм байна. Айгүй их мөнгө төлөв те. За эмчилгээ хийлгээд тэгээд дахиад нөгөөх нь тэгээд учир шалтгаанаа олох гээд нэлээ яваад шалтгаан юу гэсэн гэхээр тухайн ихтрийн тогтмол үйлчилдэг салонд байсан. Нөгөө тогтмол үйлчилдэг салонд нь яг инновацийн үйлчилгээ хийдэг. Яг зөвхөн тэр хүн чинь одоо магадгүй салон дээр очиод яг нэг хүн дээр очдог. Нөгөө хүн өөрөө ямар сантай яг ингээ байнга алдартай байгаад идэг. Ингээд тухайн ээжийг очих болгоно гэх юм. Шинээр ингээ мессагийн халтар өгөөдөөсөн байна. Ингээд тухайн эмэгтэй бол энийг олж мэдсэний дараа тэр үйлчлэгийг авахаа зогсоод тэгээд эмчилгээ илүү үр дүнтэй болоод одоо идэгсэн байгаа байхгүй. За тэр түүнээс хойш бол тэр хүн яасан бэ гэхээр энэ гоо сайхныхаа асуудлыг одоо эмнэлэгт илүү даатгаж явсан байх гэдэг. Гэтэл одоо бид нар чинь ингээд одоо ер нь яг нийгэм ихтэй битүү хүмүүс харах юм бол мэдээж эмэгтэйчүүд хамгийн их гоосонд анхаарч байгаа шүү дээ. Гоосонд одоо хамгийн их тогтмож орж байгаа. Ер нь ямар хугацаанд ордгоо одоо ер нь ямар ч гэсэн сардаа нэг нүүрний массаж анд болоор шүү дээ.
Тий. Багтаа. Тийм багтаа сар. Жилдээ ер нь одоо ботокс ч гэдэг юм уу, филлер ч гэдэг юм уу, нөгөө массажаас илүү төрлийн үйлчлэгийг ер нь хэр жилдээ яг гэж авах уу, 2 жилдээ авах уу, ямар байх вэ? Жилдээ л нэг баг 3-4 удаа авчиж байгаа шүү дээ. Авчиж байгаа. Тий. Хөөс нөө эмнэлэгтэй болохоор чи байнга гоё болчиход байх гэдэг тийм зав гардаг шүү дээ. Тий надад хийх эмчин завтай болохоор би өөрөө зав болчихно. Би завтай болохоор нөгөөх маань зав болчихно. Тэгсээр одоо ер нь нэг ямар ч гэсэн жилд нэг 3-4 удаа ярьсандаа бол тарилга энэ төр хэлгээд нэг чигшүүлэх тарилга энэ төр хэлгээд нэг жилдээ 3-4 удаа авлаа авч байгаа шүү. Нөө зах зээл байгаа учраас угаасаа айгүй салонууд нэгдээд айгүй олон төрлийн үйлчлэгээ нэгдээд байна л да. Миний хэлэх гэдэг асуулт тий зах зээл нь айгүй гоо тий. Одоо чи ингээд манай эрчүүд хүртэл ингээд гоо сайхан гаргадаг болсон. Манай ордгил дараа бол бас тогтмол юм янз бүр тий. Тэгээд аль болох үеийнхнээсээ залуу харагддаг бас нууцтай. А гэтэл яг энэ хэрэгцээнд тулгуурлаад би эрүүл мэндийн ингээд эрсдлийг нь үдэ анж байгаа. Ингээд янз бүрийн үйлчлэг хийгээд. За бид нар ингээд сая ботокс ийм юм байт юм. Ураг байт юм байна. Эмийн боц гэсэн үг. Тэр эмийн боц юм чинь тодорхой тунтай. Одоо яг жишээ тунтай, хамгийн тунтай тий. За мөн гимтик тунгууттай байгаа юм байна. Одоо филлер гэж юм. Филлер бол ерөнхийдөө ингэ дүүргэгч бодис ахгүй. Гол найрлага нь Монгол хэрэглэж байгаа нь бол олон төрлийн найрлагатай байдаг л та гадны орнд Монгол зөвшөөрөгдсөн нь болохоор гиалуроны хүчлийн найрлагатай. Яг hyaluronic acid филлерүүд бол Монгол дүүргээр хэрэглэгдэж байгаа. Одоо энэ гүн хамар урлын гурвалжин те гин углаас уруул дүүргэх зорилгоор ер нь Монгол төлхөө хэрэглэж байгаа те. Яг энэ хэрэглэж байгаа нь юу вэ? Филлер. Яг гоо бид нар нэг имлэхээ тэр ингээд нэрлэхээс өмнө хүний хөвшрэлтийг амар ойлгох хэрэгтэй те. Хүн гоо сайханд хөвшрөхөөс дурсан зэрэглэж очиж байгаа шүү дээ. Тэгээ хүн хөвшрэлтээ 30 наснаас мэдэрч эхэлнэ. 40-тэй хөдөөн жишээрнэ. 5-даа тэгээд за одоо энийг ингээд нэвтайхан шиг аваа явъя гэсэн орж ирж байгаа хүмүүс нэг тиймэрхүү хандлтаа орж ирдэг юм бол те. Тэгээ филлерийг бол бид нэр яг тухайн үйлчлэгчнөөрөө наснаас шалтгаалаад янз янзын зорилгоор хийгдэнэ. Тэгээ 30 настай хүмүүсүүд илүү гоогоор явуулах гэж хийж байгаа бол 30-40-оос нь илүү хөвшрэлтэй нуух гэж хийх ч юм уу те. Тиймэрхүү зорилгоор хийж байгаа болохоор хөвсгчдээс их шалтгаална. Сая Америк жилдэг нь бол ямар ч байсан тэр бол өөр гэсэн биетэй бүтээгдэхүүн байгаа. Тэгээ тэрийг хийснээрээ бид нар эзэлхүүний өөрчлөлт өгч чадж байна. Тэгээд эзэлхүүний өөрчлөлтөд бид нар юмыг наашаа дүүрэх гэж ийх үү, дээшээ өргөх гэж ийх үү, төлөх гэж ийх үү, эсвэл ямар нэгэн юмыг нуух гэж ийх үү гэдэг нь тухайн хүний өөрийнх нь одоо гоо сайхны мэдрэмж юу хүсэж байгаас, хэмжээсээ юу хүсэж байгааг шалтгаалаад янз бүрийн зорилгоор бэлэг эрхлэл хүртэл филлер хийж л байгаа шүү дээ тий. Тэр чинь бол тэгэл өөр асуудал. Энэ одоо ботокс филлер ч ер нь одис ингэ шүү дээ. Тий, ер нь бол эмийн бүтээгдэхүүн учраас заалт эсрэг заалт байгаа. Мэдээж тодорхой заалт гэдэг нь тодорхой онш буюу тодорхой нэг үйлдэлүүд гэдэг. За буруу их юм бол хүндрэл. Тийм ээ, хүндрэл. Хүндрэлүүд нь бол аимшигтай хүндрэлүүдээс ихсүүлээд бас хөнгөн байгаа. Тэгэхээр энэ хүндрэлүүдийг эмч хүнийхээ хувьд сайн мэдчихэж тэрийг энэ эрсдлийг гаргахгүйгээр яаж хийх вэ гэдэг эмчийн өөрийнх нь туршлага, мэдлэг, нөгөө заасан байдал гэл ингээл олон зүйлээс шалтгаалдаг байхгүй. Гэхдээ ялангуяа филлер дээр бол хамгийн их хүндрэл гардаг тохиолдлууд байдаг. Тийм ээ энэ дээр. Яг гоо сайхан тодорхойлсон улс орн болгон гоо сайхан хэцүүлтэй. Ер нь бол тэгээд яг наснаасаа илүү гоё сайхан харагдах гэж л илүү залуу харагдах гэж л хүн юм. Тэгээ энэ бол өвчин гэхээсээ илүү эрүүл хүмүүс энэ мэдээж ирнэ. Тэ эрүүл хүмүүс их яаж үйлчлүүлж байгаа. Тэгэхээр эрүүл хүмүүс байгаа учраас бид энэ үйлчлэгийг нь яаж хийх ёстой вэ гэвэл мэдээж түрүүний хэлдэг яаж наснаасаа илүү сайхан гоё толгойр харагдах вэ л гэж. Тэр хүмүүс ч илүү сайхан харагдах гэж орж ирж штэ. Тэгээд нөгөө талаас бол одоо нөгөө гоо сайхны хувьд бол одоо яг салонууд гэж хэлээд байгаа тэднүүс нь байх ёстой юу байх ёстой. Спа, салон, өөр бус юмнууд дэлхийд аяар зөндөө байж байгаа. Тэрийг нь тэгтээ зохистой хэмжээнд одоо тодорхой хяналтан доор байлгуул илүү их зүгээр. Тэгэхгүй бол одоо сая ингээл хэлж байна төр засагч гэсэн тусгай зөвшөөрлийг бүгдийг нь багасгахыг болиулъя. Яг болиулах шаардлагатай тусгай зөвшөөрөл байдаг л ба. Тэгтээ эрүүл мэндийн ялангуяа эмнэлгийн тусгай зөвшөөрлийг бол онцгой объект гэж харж үзэх ёстой. Энэ дээр нь бол онцгойлон анхаарах ёстой. Нөгөө талаас нийгэм одоо ингээ хараад хахаар олон ингээ түүх уншаад ингээ хахаар
нийгэм өөрөө ингээд амжиргааны төвшин дээшлээд хүний орлого дээшлэх тусам өөртөө тавих анхаарал улам нэмэгддэг. Илүү сайхан харагдах гэж хичээж штэ. Өнөөдөр маргаашийнхаа цалинг яаж олох уу гэдэг үеэ давтсан. Орлоготой болоод ирэхээр илүү их сайхан харагдах гэж хувцаслалт, бие авч явж байгаа байдал, өөрийнхөө гоо зов, ялангуяа арсны өнгөөр бус зүйлүүдэд анхаарч эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ лүгээ илүү их одоо мөнгө төгрөг зарж эхэлдэг. Энэ чинь л нөгөө ингээд бидний хэлээд байгаа одоо нөгөө бүүн болж эхэлж байгаа байхгүй. Нөгөө өөрөөр хэлбэл олон салонууд хийх ёсгүй юм а хийгээд мөнгө гэж харагдаад байна шүү дээ энэ чинь цан тий. Тэгээ ийм байгаа болов уу гэж би төсөөлөд байгаа. Тэгээд энэ зовлонг бол одоо Солонгосоос эхсүүлээд Япон, Америк нэгдсэн улс, Европын албаны улсын зарим нэг улсууд бол айл үшээ давж гараад зохицуулгыг хийгээд ингээд явцсан байгаа. Тэ биднээс л жоохон хоцроод энэ чинь бас ярилцаал юм. Яг нөө чухал нь одоо энэ салаанууд маань нийгэм таагдахтаа айгуулаа тий. Салаанууд эмнэлгүүд хоёр яг нэг одоо жишээ нь бодох юм уу мэдгүй нэг үйлчлэг байлаа шүү дээ. Тэрийг яг хинэн сайн хийх вэ гэдэг дээр маркетинг дээр баг өсөлтөд байгаа шүү. Салон бүр эмнэлгээс илүү тий. Амар хийгээд салонууд аягүй сайн хийж байгаа шүү. Тэ бүр амар хийж байгаа юм шигээр. Тэр нь нөгөө үйлчлэгч нарт болохоор би ийшээ очих хэрэгтэй байна. Тэгээд нөгөө нэг салон ингээд маркетингээр баахан буруу мэдээлэл өгч байгаа байхгүй. Жишээ нь хайфу бол ямар ч эрсдэлгүйгээр 10 нас залуужуулдаг гэд ингээд зар тавьчлаа штэ. За тэгээд аано эмчт үзүүлээ гэж цаг аваа ороод ирлээ. Тэгснээр ингээд би 10 насаар залуужуулдаг ямар ч эрсдэлгүй хайфуд орно гэхэр чинь би тийм байхгүй л гэж штэ. Манад хайфу аппарат байна уу байна. Тэгтээ энэ 10 насаар залуужуулахгүй бас эрсдэл байгаа штэ. Монголд одоо нөө салонд хайфуд ороод нүднээс хорсон тохиолдол хүртэл байгаа шүү. Хараагүй болсон тохиолдол тий. Тийм кейс бүртгэгдсэн шүү. Тэгэхээр ямар ч эрсдэлгүй эмчилгээ яагаад хүмүүс олч ба тий. Тэгэхээр айхтар эрсдлүүд байдаг л байгаа байхгүй энийг. Салоонууд яадаг гэхээр эрсдэлгүй гэж байгаа юм оролдог. Бид нар болохоор эрүүл мэндийн хуулиар яадаг гэхээр үйлчлэгч орж ирлээ. Аливаа нэг эмчилгээ хийхийн өмнө эрсдэл гарах эрсдэл хүндрэлийг заавал тайлбарладаг тий. За филлер хийж явах цуцанд орж олно ч гэдэг юм уу тий. Хайфу ингэх юм бол ингэн ч гэдэг юм. За ингээд маш их эрсдэл хүндрэл ярьж байгаад үйлчлэгч айгаад гараа авчдаг. Тэнгүүтээ нөгөө энэ салонд эрсдэлгүй гэдэг юм чинь эрсдэлгүй салон руу очино гэд хамгийн том эрсдэл рүү өөр очичдаг ахна шүү дээ. Энэ манай Монголын географи аймаг нөлөөлөд байгаа. Миний харж байгаагаар. Дөрөв хэлсэн нөгөө нэг одоо тоног төхөөрөмж medical device. Medical device чи өөрийн гэсэн нэг стандарттай өөрийн гэсэн аюулгүй нэг юм давхгүй нэг энергитэй байгаа шүү дээ. Эсвэл маш хязгааргүй энергитэй. Тэргээр бид нэр зүслэг хийж болно тий. Лазерын хувьд бол тий. Зүсийг ясвартан тултан ингээд түлхийг өмсөж чад зүсч болно. Жишээлбэл тийм лазертай салбарууд бол зөндөө байгаа. Нэгт хоёрт ямарваа нэг ийм төхөөрөмжийг авахт чинь тусгай зөвшөөрөлтэй компаниас бид нар авч байгаа. Эсвэл тусгай зөвшөөрөлтэй компани оруулж ирж байгаа. Тэрийг дагаад инженер тэгээд баталгаа тууц сарын ч юм уу жилийн сервис мэрсгээ явж байгаа байхгүй. Аюулгүй байдлыг хангахын тулд тий. Манай Монгол яаж байгаа вэ? Энэ бүх юмыг хятаас ямар ч зөвшөөрөлгүй биш аваад ирж байгаа байхгүй. Хамгийн амар. Тэ. Энийг энийг хянах хэрэгтэй. Тэгэнгүүт тэр хайфу гэдэг ойлголтыг бол тэд нар чинь зүгээр ингээд харахад нэг амархан харагдаж байгаа байхгүй тий. Ингээд нэг чиччч гэл нэг юм тог шиг юм гүгээл тэгтээ тэр айсан доор яг юу болж байгааг бол ойлгохгүй шүү дээ. Тэг үр дүнд нь түлж байгаа л байхгүй. Ер нь түлдэл үр дүн явуулсан. Арсныхаа бүтцийг ч мэдэхгүй хүмүүс үү. Тий. Тэгээд түлхсэн хүмүүс хэрдээ одоо тэгтээ сүүлийн үед бас багасчлаа. Тэгээд түлхсэн хүмүүс ирээл бас нэг хэсэг бас зоосон шүү бас. Сурчлаатай холбоотой асуудал дээр бол цэвэр этик асуудлууд бас байгаа байхгүй. Яалт ч юм мэрэгжлийн онцлогийн асуудлууд байгаа. Аюун харагдаад байдаг шүү дээ. Мэдээж тэр үр дагаврыг танилцуулахгүй болвол яах вэ гэдэг юм уу. Сурчлагын дээр ялгаанууд маш их харагдаж байгаа. Ер нь бол нэгт хоёрт хариуцлагын асуудал айгүй тодорхой биш шүү дээ. Манай салонд асуудал гараад тэгээд ер нь яг яах юм гэдэг юм айгүй тодорхой биш. Эргээл одоо гарсан үр дагаврыг арилгаж чинь тий. Одоо илүү сайн үр дагавар тэр учраас нэг эрүүл мэндийн охирлыг барагдуулна ч гэдэг юм уу тэр л байгаа болохоос ш дараа чинь шийдвэр байхгүй. Жишээ нь ягаад тэгэхээр тэд нар чинь тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулахны зарлыг гэсэн чинь байхгүй байна. Барьж аваад хариуцлага тооцъё гэхээр яг мэрэгчлэлт нь хинэн тодорхойгүй байна ч гэдэг юм уу. Тэгээд тэр мэрэгжлийн онцлог л энэ эрүүл мэндийн байга эм чимлийн мэрэгчлэлтний этикийн асуудлын дээр нэлээд чухал асуудал болж орж байна. Тийм ээ. Хуулийн үйлдвэрлэлийн энэ салоонуудыг яаж хянах боломжтой? Одоо яг одоо байгаа манай тийм салоонуудыг манай хуулиар хянахгүй шүү дээ. Одоо манай хуулиар хянах гэхээр болохгүй байгаа байхгүй. Манай хууль чинь өөрөө манай салбар руугаа чиглэсэн манай этикийг, манай одоо харилцаануудыг, манай эмнэлгийг
манай зөвшөөрлийг те ингээд зохицуулж байгаа асуудал болчиход байдаг. Тэр хүрээнээс чинь гадна оршиж байгаа байгууллагууд манай үйл ажиллагааг үзүүлээд шүү. Тэгэхээр бид нар нөгөө эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүд буюу эрүүл мэндийн байгууллагуудад зориулсан хуультай байхгүй. Тэ тэд нартаа л ингээд чиглэл тэднийгээ хариуцлагажуулъя, тэднийгээ л ингээ гэдэг. Тэгтэл нөгөө нөхдүүдийн асуудлыг оруулаад ирэх гэхээр болохгүй. Тэр чинь үйл ажиллагаагаар барьж аваа гэхээр манай чиглэлийн үйл ажиллагааг хийсэн байгууллага эрүүл мэндийн байгууллага гэж тооцноо гээгүүл бол тэр нөхдүүд чинь манай гадна талын нөхдүүд бид нар яаж ийсэн ч барьж авч чадахгүй. Цэвэр нөгөө бүр айхтар ноцтой асуудал үүсэл баг гэмтэргийн шинжтэй ч гэдэг юм бүр зөрчлийн эргийн шинжтэй юм үүсчиж хяналтын байгууллага нь шалгаж байгаа байхгүй юу. Тэрнээс бол эрүүл мэндийн байгууллага гэж тооцоогоо тохиолдол боломжгүй. Болдоо үзэгдсэн. Гэтэ ер нь зөв нэгтгэр багш хэлсэн хуулийн үед хэлсэн салуунд эмч ажиллах бол 100% буруу. Дахин хэлээд байгаа нь буруу. Ямар нэгэн категоричнэ гэж байгаа тийм. Ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр эсвэл буруу. Логик чинь 100% буруу. За тэгэхээр үзэгчд маань нэг юм сайн харна шүү дээ. Та ямар нэгэн салуунд үйлчлүүлдэг. Тэгээ яагаад үйлчлүүлдэг вэ? Маа салуунд эмчтэй гэдэг үйлчлүүлдэг байх нь 100% буруу байх юм шүү. Мөн салуунд ажиллаж байгаа одоо эмч мэргэжлүүд маань салуунд ажиллана гэдэг нь өөрөө 100% буруу. Би бол мэдэхгүй эмч ажиллаж байгаа чинь бодохгүй. Тийм учраас санаатай байхгүй. Тий. Санаатай байхгүй. Би бол тэгж л харж байгаа. Яагаад тэгэхээр тэр эмч чи өөрөө эмнэлэгт ажиллагаа мэдж байгаа. Тэ лиценз гэдгээ мэдж байгаа. Хаана ажиллахаа өөрөө ойлгож байгаа. Яагаад эмч болсноо мэдж байгаа. Тэгээд тэрийгээ бүр мэдсээр зүгээр нэг салонд очиод би эмчээр энэ ажиллана гэвэл юу болоо явчихвал гэдэг юм үстэй тий. Тэгэхээр энэ чинь болохгүй болчихно. Ер нь арьсны эмч за гоо таслын бүрийг ингээд олохоо эзэн эмчийн ер нь энэ хүний нөөцийн хангамж хийсэн юм. Одоо хувийн хвшлээ улсын эмнэлгүүд хийхэд юм. За ер нь бол нөгөө ангаах 6 жил сурчаад тэгээд тэрний дараа үндсэн мэрэгжил буюу резиденцийн сургалтад элсэн суралцдаг. За энийг 2 газар явуулж байгаа. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль буюу эрүүл мэндийн яамны харьяа, эрүүл мэндийн хөгжлийн төв. За хөгжлийн төв нь болох дээр элсэлтэд аваад тодорхой нэг мэрэгчлүүдийн эмнэлгүүдэд тарааж өгөө тэнцэн сургалт нь явдаг. За манай арьсны эмч нар бол арьсны өвчин судлалын үндэсний төвдөр сургалтаа явуулдаг. За 2 жилийн сургалт байдаг. Тэгээ 2 жилийн сургалт нь бол хөтөлбөр биднес яг адилхан. Багшлах нь ер нь бол одоо бүгдээрээ адилхан байгаа. Өөрөөр хэлбэл бид нэг л төвшний арьсны эмчийг төгсөхгүй л хичээгээд байна. Нэг төвшний. Тэрнээс сургуулийнх нь байна уу, эмнэлгийнх нь байна уу ялгаа байхгүй гэсэн шиг болж байна. За хоёр дахь нэг зүйл нь эдгээр арьсны эмч нар бол одоо нэг элсэлтэндээ нэг 14-өөс 16 резидент элсдэг гэд бодохоор одоо 2 жил гэд бодохоор тухайн одоо арьсны өвчин судлалын үндэсний төвд нэг 26-аас 30 тий. За тэнхимд бас ялгаагүй адилхан тийм тооны. Тэгэхээр бол одоо Монгол улс 3.5 сая хүн ам бодоод үзэхээр арьсны эмчийн хангамж бол одоо хангалттай болсон. Тийм. Тэгээд 10 жил ингээд бодохгүй юу? Тийм. Жилд 60-аар нь бэлдлээ. 10 жилд 600 эмч бэлтжлээ. Зөвхөн арьсны эмч. Зөвхөн арьсны эмчтэй. Дэлхийн жишгийг аваад үзэх юм бол тэр чинь 100 мянган хаамд за би андуураагүй бол нэг 5.6 дундчаар байдаг. Зарим оронд их, зарим оронд бага. Ер нь дундчлаад үзэх юм бол тийм. Тэгээд ингээд бодох юм бол бидэнд бол одоо хэдэн арьсны эмч хэрэгтэй вэ? Бүгд. Тэ? Бүгд орц. Тэгэхээр нөгөө арьсны эмч нар чи хаашаа орж ийн гэхээр нөгөө саяны хэлээд байгаа тэр их за очиж салоныг би одоо нэрлэх дургуул байна л да. Тэрийг одоо өргөчий. Гэхдээ энэ хувийн одоо эмнэлгүүд маш олон эмнэлгүүд ингээд одоо шинээр байгуулагдаад хуучин ч гэсэн байгаа ингээд. Тэгэхээр энэ болгонд ингээд эмчнэр орж ажиллаад байгаа болоо гэж төсөөлөд. Яг тэгж шингэж байгаа бох тийм. Одоо арьсны эмчнэр нь ховор шүү дээ. Олд муутай шүү дээ. Тэгс мөртлөө олддгоо. Тэгс мөртлөө олддгоо. Хувийн хвшлийнхэн болохоор ингээд арьсны эмчнэр хайгаад хүний нөөцөг өдөрөх гэдэг шүү дээ. Тэгэнгүүт байхгүй тийм. Олд муу хамгийн баг эрэлттэй мэрэгчлүүд болчиход байгаа шүү дээ. Хүний нөөцийн зах зээл дээр бол эрэлттэй. Тий, хамгийн эрэлттэй мэрэгчл. Ирнэ зах зээл дээр нь болохоор сурагч байгуулах нь хангалттай тоогоос одоо багшийн хувьд бол одоо
хангалттайгаар бэлтчлээ шүү гэж хэлээд байна шүү дээ. Одоо чанараа яриа чанар хайчвал гэдэг. Тий, одоо тийм. Тэнгүүд логикгүй болохоор Тэгсэн чинь нөгөө зах зээл дээр нөгөөх нь алга болчихдог. Ингээд зах зээл дээр нөгөө хүмүүс нь хаана байгаа юм бэ гэхээр хөвчлэн яг нөгөө логикгүй болохгүй газар байгаа юм байна. Ийм учраас одоо энэ салгаанууд чинь борооны дарах мөг шиг амархан олон гараад өдөө 1-1-2-2 1-1-2-2 эмчнэртэй нөгөө эмчнэртэй дүрж энэ үйлсийг үзүүлээд байгаа юм байна гэж. Яг энэ дээр би бас нэг юм хэлье гэж бодоод байгаа юм л да. Яг 90-ад он зах зээлд шилжээд энэ худалдаа үйлчилгээний байгууллагууд ялангуяа дэлгүүрүүд бол одоо нэг түүц жижиг ингээл байсан тий. За шүдний эмнэлгээр ярих юм бол нэг давхрын нэг өрөөнд нэг креслэл тавиал шүдний эмнэлэг анх байгуулж исэн. Дөнгөж анхных нь 90-ад оных нь тэгээ явжсэн. Одоо ингээ яах юм бол нөгөө бид мэдэн штэ тийм жижиг үүргийн түүцийн худалдаанаас илүү энэ супермаркетууд илүү их болж олон сонголттой болоод энэ үйлчилгээтэй болцсон. За шүдний эмнэлгүүд ч өөрөө бүр төрөлжөөд маш сайхан хөгжөө явж байгаа тийм ээ. Тэгээ ингээ бодохоор энэ төр зүрийн энэ үзэгдлийн болов уу гэж би төсөөлөд байгаа байхгүй. Энэ их олон тоотоо ингэж гарч ирж байгаа тийм ээ. Энэ эмнэлэг, энэ шаардлага, энэ хэрэгцээ бол тийм ээ. Энэ тэгээд нэг тийм найдаа тэгээ одоо тэгээ тэгж бодоод байгаа. Тэгж жагаад нэг юм stable буюу нэг тодорхой төвшөнд хүрч байгаа. Тэгээд аяндаа ингээд зах зээлийн хэрэгцээ яг ингээд ханаад эхэлнэ гэж би харж байгаа. Ханж эхэлнэ. Хана гэдэг нь одоо төрчөөдөргөө зах зээлийн энэ чинь процесс. Тийм учраас энийг чинь ашиггүй байгаа юм чинь хүн ажилуулах шаардлага байхгүй л болж байна шүү дээ. Яг тийм гэсэн. Одоо доктор Чингүн эмнэлгийн хувьд бол жилд ер нь хичнээн хүнд яг энэ чиглэлээр одоо үйлчлэг үзүүлж байна. За наадах шиг бол биднээс 4 сард яриа л гэсэн юм харчжээ. Нэг жилийн эцсээр нэг юм жил болгоно нэг дүгндэг байхгүй юу? Тэгээ манайх ч бас 2-3 салбартай. Салбар болгоно өөр их чиглэлтэй. Нэг нь илүү эрэгтэйчүүд лөө чиглэсэн гэх юм уу те. Нэг нь илүү 40-с доош насны хүмүүс лөө чиглэсэн. Нэг нь 40-с дээш насны хүмүүс лөө чиглэсэн. Нэг нь цэвэр мэс таслуу чиглэсэн те. Яг бол эдгээр чи өөртөө өөр ингэсэн одоо гоо сайхны мэдрэмж нь өөр юм хүсэж байгаа байхгүй биднээс те. Тэгээ тэрэнд зориулж бид нар эмчнэр тэгээ тэрийг дагалдаад нэг тухайн эмнэлгээ биелдэж чинь эмчилгээ үйлчлэгэнд зохируулж хийж гэнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ бүгдээрээ өөр гардаг. За нийтд нь бол бид нар түрүү жил үзэхэд яг нийт дүнгийн саргад 17 мянган хүн гэж байна. 17 мянган. Тий. Тэгээд өөр эмчилгээнүүд гэсэн үг шүү дээ тий. А яг тэр салбар нь тийм салбар нь гэж хэлэхэд би бас сайн мэдэхгүй байна. Одоо чийжнээс хэлж санахгүй байна. А зүгээр миний анзаарж байгаагаар юу гэвэл манай Монголын эрүүл мэндийн салбарт яахааргүй гоо сайхны салбар, шүдний салбар хоёр бол түлхүү хөгжиж байна. Технологийн хөгжтөр гэж байна. Хүний нөөцөж хоорондоо одоо булаацлж гэж байна. Одоо гоо сайхны эмнэлгэр шүдний эмнэлгээр хоорондоо сувлэгчнараа булаацлж шүү дээ. Нэг нэгээр ингээ үнээр баг муухайгаар ирвэл цодож хулгайлж авч шүү дээ. Нэрээ одоо яг энэ үйлдвэрийн дунд тий. Одоо юу тутагч байна бол ариутгагч нар байхгүй байна. Яг эмнэлгийн үйлчлэгч нар гэж хүмүүс байхгүй байна. Яг эмнэлэг мэддэг маркетингүүд эсвэл үйлчлэгээний одоо ухтгчуд байхгүй байна. А тэгээ бүр сувлэгч бол нэн байхгүй байна тий. Тэгээ нэг гайхал судалж яваад нэг жил гарын сургаал бүх юм ойлгуулаад ингэнгүүд бат нэг газар шүүрэл аваад явчихсан тий. Салон аваад манай хоёроос би нэг асууж байна. Тэр одоо багш хэлж байгаа шиг одоо энэ чинь бүүм үе байгаа даа шүү дээ. Надад зөв сонирхолтой санагдаад байна. Тэгвэл гот магадгүй нэг давлгаа хийж болно шүү дээ. Тэгвэл гот энэ чинь маш олон салгаанууд гэдэг юм уу боломжтой болгонд бас хийхийг зорж шүү дээ. Одоо тэгвэл гот энэ та хэдийн хөгжилт гэх юм одоо яг эмнэлгийн хувьд, гоо сайхны эмнэлгийн хувьд юм сорилт болоод хөгжүүлж гин үү? Эсвэл цаад тэр болж гин үү? Яаж гин? Ер нь энэ дээр одоо юу гэдэг энэ чинь нэг өрсөлдөөн ба шүү дээ. Өрсөлдөөн болоод тусламжуулахын хувьд болохгүй болно гэдгийг бол ойлгож байна. Зүгээр эн чинь нөгөө нэг юм одоо юу гэдэг шалгуур челленжүүд даваад байна шүү дээ. Тэр нь хэр нөлөөлж байна юм. Эмнэлгүүд яв. Бүүм үе. Манайх бол гоо сайхны салгууд ерөөсөө өрсөлддөг. Тэ. Бид тэр утга тусгай өөр нөгөө эмнэлгээс өрсөлдөж гэж боддгоо. Бидний өөрсдийн бодол тэ бидний тухайн үйлчлэгчийн сэтгэл ханамжийн сайн байлгаад буцаад тэр хүн сайн байх бол буцаад манай эмнэлгээр л үргэлжлүүлнэ шүү дээ тий. А тэгэхэд эмчнэр эмнэлгэр бүгд нэг ойлголцтой өөртөө хамгаалах чадвартай. Тэгээд яг сая хэлдэг шиг нэг ямар нэгэн эмнэлэг дээр ABC эмнэлэг дээр очиод яг л адилхан л одоо зөвлөгөө аваад адилхан эмнэлгийн үйлчлэгээ авахын төлөө байх юм бол
цаг хугацааны асуудал тэр гоо сайхны санал болж байхгүй болчихно шүү дээ. Өрсөлдөх хэрэгтэй байхгүй миний бодлоор л. Өрсөлдөхгүй болохоор чи нөгөө тал чинь бүр ингээд дээрлэхэд шүү дээ эрүүл мэндийн салбарыг бол ер нь бол Тий тоогоор бол тэг яг нэг гэсэн шүү дээ. тий. Дүү тоон дээр ярих. Миний түрүүний ярьсан нөгөө гоо сайхны салбар шүү дээ тий. Нөгөө 5 Тэр зүгээр жилдээ 28 давтагдаагүй тоо үйлчлүүлдэг юм байна. Би бол одоо энийг өрсөлдөөн бити ингэж нөгөө өрсөлдөөн гэж бити хараад байгаа. Нөгөө одоо нэмэх 100 хүн жингийн бокс ч гар хөлн хүлээтэй нөгөө эрүүл мэндийн бүх хууль зарлом лиценз юм хязгаарлагдмал эн чинь имлэгтэй ерөөсөө харьцуулж болохгүй. Харьцуулт нь өөрөө буруу. Тэрийг болиулах хэрэгтэй л гэдэг юм дээр байлгах гэдэг байхгүй. Дотроо имлэгүүд нь өөрөө манай энэ одоо юу гэдэг яс эмчилгээний гооцол арсны имлэгүүд бол одоо дотроо жинхэнэ харин хин сайн хин муу өрсөлдөх тийм ээ зөв зах зээлийг бүрдүүлж иргэдэд энэ чинь үйлчлэгээгээ илүү их чанартай яаж явуулах вэ? Хямд төсөр болох хэрэгтэй гэл ингээл тэгвэл болно. Тэр бол шал өөр. Одоо шүдний имлэгүүд чинь ингээл янз янз байгаа шүү дээ. Тэ? Хүн өөрөө очиод одоо шүд чин даатгалд ороогүй учраас өөрөө очиод нэгд тийм ээ дор ажил эрүүл ахуйн одоо нөгөө амны хүндээ шүдээ цэвэрлүүлэх ингэх урьдчилан сэргийлэх юу өөрийнхөө карманда тааруулсан бүх үйлчлэгээ хаана авах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй болно. Яг тийм. Тэгэхээр ер нь бол яг подкастын төгсгөл би яг юу хэлэх гээд юм гэхээр нөгөө эмнэлгүүд чинь одоо гоо сайхны эмнэлгүүд байлаагүй гоё бид хоорондоо өрсөлдөөд ажил ур чадварыг дээшлээд тийм илүү шинэлэг юм нэвтрүүлээ гэдэг юм уу ингэж чанарж явах ёстой байтал. За жишээ шүү. Чингүү эмчи имлэг, ана эмчи имлэг хоёр хоорондоо гүйжилээ. Тэгээ зуудгүй өрсөлдөж даа гэдэг. Тэгэнгүүт дундаас нь үйлчлэгч чинь салан авч. Нэг салан авч шүү дээ. Юу вэ наа хайфууч манайх хэвээр амар юм. Тийм. Манайх шууд ботоо. Имлэгүүд хамаагүй болно шүү дээ. Хамаагүй их юм шаардсан учраас айгүй хүн нөхцөлтөө гүйж байгаа байхгүй айгүй их юм өөрж гүйж ийн л гэсэн үг нэг үгээр бол. Тийм гол нь одоо нөгөө тэн дээр чинь үний зөрүү гарч ирж байгаа байхгүй юу? Одоо монголчууд бид нар чинь ядуу буурын орны тоонд орж шít одоо хүчиж буй орны тоон өндөр хүчлэлтэй орн биш шүү дээ. Тэгэхээр цалингийн систем те ингээд бүх энэ одоо орлого хамаатай шүү дээ. Ямар нэгэн байгууллагаар үйлчлүүлэхэд тэгэхэд одоо салуу үний хувьд хамаагүй юм байхгүй. Наацхан нь одоо бидний хариуцлагын бодис за тэгээд эм тариагаа бид нар нөөттэй үнээр авна шүү дээ. Албан ёсны эм хангааны нийлүүлэх компаниар бид нар нөөттэй үнээр авна тий. Тэгэхэд нөгөө талаас нөгөө нэг ганцхан юм ямар ч нөөтгүй хамаагүй хямд авна тий. За тэгээд чанар нь тодорхойгүй. Тэнгүүд үйлчлүүлэгч болохоор юу гэж ойлгож юм гэхээр филлер л ал филлер тий. Филлер чинь өөрөө гаднаас орж ирж байгаа эм хангааны нийлүүлэх компаниуд филлерийнхаа төрлөөс шалтгаалаад үний хувьд бид нар эмнэлэг бол аль болох чанартай. Одоо бид нар би одоо хувьдаа 10 хэдэн жил анаах сурцсан юм чинь энэ мэрэгчлэрийн насан туршдаа хоолоо олж идэх бол үйлчлүүлэгчд аль болох чанартай үйлчлэгээ үзүүлээд те одоо өөрийнхөө нэр хүндийг ч гэсэн бодно шүү дээ эмч хүний үед. Салонууд яаж нэхэр нөө болсон болоог баахан хямдхан юм шахаал нөгөө 70% хямдралууд өдөршнөө зарлал баахан үйлчлүүлэгч татлаа. Тэгээд жилийн дараа нөгөөх нь нүүр ам янз бүр боллоо очиход байхгүй хаацсан те. Дахиад өөр газар руу түрээслэл нүүцэн. Тэгэл нөгөө нөхөр чи хин ер нь хинээрч тариулсан яасан юм гэхээр үйлчлэгч нь мэддэг байхгүй юу? Тэгж хогсон хүмүүс их ирдэ шүү. Нэг газар ингээ хийж агаад очих нөгөө зам байхгүй болсон гэдэг. Тий. Одоо янз бүрийн нөгөө нэг юу нь тодорхойгоо яг филлер гэхээр тэр одоо нөгөө хялууридаас тарихаар хайлтгүй филлер биш байгаа байхгүй юу? Хятадаас ингээ варины шилнээс хоруулдаг гэж байгаа. Тэгээ амар газтай тий. Ямар л бол ямар халдвар онос тий. Тэр чинь ингээ варины шилэлтэй ингээс хоруулаад тарцсан. Ингээд хөх рүүгээ ийш тийшээгээ шахуулчихна. Тэнгүүтээ жилийн дараа очлоо нөгөө газар нь байхгүй. Одоо тийм бол тэгэхээр аль эмнэлэг хин эмчээр ямар тариа хийх үү гэдгээ үйлчлүүлэгч өөрөө л яануу гэхээс биш одоо 1000 ингээл төрийн албар руу одоо ихтер огш одоо филлер хийх гэж байгаа хүн болгоныг дагаа авчихсан шүү дээ. Яг чамд яг зөв юм хийх гэж нүгэ те алив багш нь очиод лицензийн шалгах гэхгүй шүү дээ те ингээд жоок болгож ярахад тийм байхгүйс хойш үйлчлүүлэгч өөрөө л өөртөө хайртай амир байгаа байхгүй. Тийм бол энэ асуудал зэгцэрч шүү дээ. Одоо сүүлд харж байгаа Оросоос сурвичнэр хөвшил тариад шүү дээ. Одоо тий одоо ингээд энэ ч нэг тухайн салон ингээ хүмүүсийг бэлдсэн. Тэгээ гаднаас хүү ирж тарина гээл. Тэгээл ирээл нэг хагсаа бүтцээ нэг юм л яриад шүү дээ тий. Тэгээд ирээл чинь филлер ч юм уу хоцоо филлер бодоогс уцс хийж ах шиг байна л да. Тэгээд тэгээ нөө нэг явчихж байгаа.
Тэнгүүд нэг ийм болсон ч юм уу те асимметр үүссэн. Тэнгүүд чинь нөгөө хүмүүс чинь тэгээд хариуцлахгүй яваад өгч байгаа байхгүй юу? Тэгэл нөгөө чинь Монгол байгаа имлэг бид дээр л ирээл тэгэл ингээл Яг Америкийн жишг байна. За Азийн зарим нэгэн орны жишг байдаг байхгүй. Яг тэгэхээр тийм учраас арсны эмч тийм үү? Тийм учраас арсны эмнэлгүүд нэгд тийм ээ. Нэгдээд нийлээд энэ зовлонгоо ярилцж байгаа тодорхой нэг шийдвэр гаргаад тэр салооны араас хаантинг хийж тэднүүсийг илчилж илрүүлэх тийм ээ. Харж ихсаалт гаргах болохгүй шүү гэж ард иргэдэд мэдээлэх тийм ээ. Энэ болгон чинь нөгөө нэгдэж нийлжээж хийх ёстой бидний өөрийнх нь үүрэг гэж нэг талаас хараад байгаа байхгүй. Тийм учраас тийм ч учраас нийгэмлэг нь байх ёстой. Тийм ч учраас нийгэмлэгийн хийх хамгийн том ажлуудын нэг нь гэж хараад байгаа байхгүй. Одоо гаргалгаа бол ер нь хэлбэр юм шүү дээ. Хэлбэр нийллээ. Нийлээд яг энэ нэг одоо энэ чинь аюул том хэрэг ашиг шүү дээ. Энэ ашигаа зөв болгочиход үйлчлэгч буюу иргэдэд энэ аюулгүй байдлыг бүрдүүлж өгөх нь шүү дээ. Энийг хийчихэд бол болохоор нийгэмлэгийн зүгээс бол ер нь би бол хангалттай ажиллаж байгаа гэж хардаг шүү дээ. Хянах шалгалтын байгууллагууд нийгэмлэгийн зүгээс бол хангалттай байгаа. Хамгийн замбраагүй байгаа орчин бол сошиал орчин байхгүй. Нөгөө гоо сайхны бэлтгэлийн групп энэ гэдэг байгаа шүү дээ. Тэн дээр за одоо энэ утсан давхраа хаана гоё хийх вэ гэнгүүт тэр салон гэдэг доор бахан салон ажилчид нь нөгөө хийдэг нөхөр нь өөртөө ингээд тэр салоноо ингээд бахан санал болгочихж байгаа. Хаана тэгээд тэр комент ингээд олон давтагдах тусам тэр чинь үйлчлэгч үгэж ойлгох уу? Ингээд автоматар энэ сайн учраас ингээд давтагдаад байна тийм. Бүр хохирогчдийнх нь групп байна. Тий. Бүрээ хохирогчдийнх нь групп гэж байдаг. Сошиал эмэгтэйчүүдэд тэгж их нөлөөлж байгаа учраас би яг өнөөдөр тийм цаг гаргаад яг өнөөдрийн подкастт оролцох гэж шийдсэн байхгүй. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо эмнэлэгтэй эмч нар тий хувийнхаа хугацаараа эмнэлгийнхаа пэйжээрээ ингээд бид нар илүү сайн үйлчлүүлэгч зөв мэдээлэл өгч чадах юм бол бид нараас үйлчлүүлэгч хэн ч хохирё гэж бодож мэдээж энэ гоо сайхны газар очихгүй шүү дээ. Тэгэхээр дээрээс нь тий нэмээд нэг юм хэлэхэд гоо сайхны үйлчлэгээ авч байгаа хүмүүсийн нас улам залуудж байгаа. Дээрээс нь гоо сайхны үйлчлэгээ авах хүмүүсийн тоо Монголд хамгийн их байгаа. Тэгэхээр энэ дээр маш юм зөв хурмсарын тэгээд бодлогын ч юм уу эсвэл ийм ойлгуулах мэдээлэл энэ үйлчлэгчнэрт өгөхгүй бол энэ хүний тоо жилээч ихсэн л гэсэн үг. Ихсэн. Тийм хурдан дуусахгүй. яг төгсгөлд нь яг базаад хэлэхэд ер нь ийм юм. Бид нар үйлчлэгч ер нь шүүх ёсгүй. Танаас өөрсдөө салаанд очиж тийм гэдэг ч юм уу те шүүх юм ёсгүй. Бид нар соён гээгүүл үүрэгтэй байдаг. Тийм учраас өнөөдрийн подкастаар маш товчор базаад хэлэх юм бол танд таны гоо сайхан альсий чинь гимтээж одоо хатгаж те янз бүрийн үйлчлэгээ үзүүлж байгаа тэрийг нэгдүгээрт мэрэгжлийн эмч хүн гэсэн. Мэрэгжлийн эмч хүн чинь тэр үйлчлэгийг хаана үзүүлэх ёстой юм бэ гэхээр эмнэлэгт үзүүлэх ёстой маа гэдгийг хүмүүстүүд аягуусаа ойлгоод авчих. Та үнэхээр яг тийм үйлчлэгээ авмаар байгаа бол нэгдүгээрт яг энэ хоёр нөхцөлийг бид түрүүнд яриад шүү дээ. Бүрдүүлсэн газрыг нэгдүгээрт сонгох нь хамгийн зөв байх нь шүү. За ингээ өнөөдөр богдохоо манай подкастт ирж оролцсон зочтой бүгдээрэнд нь баярлалаа. Бидний нэг жижигхэн яриад байгаа энэ зүйл манай эрүүл мэндийн салбарт эрэг нөлөөлөл үзүүлэх болтугай гэж бодож байгаа. Өнөөдөр дугаарт хүрэлцэнсэн та бүгдээрэнд нь баярлалаа. Баярлалаа. Ерөнхий ивэн тэтгэгч Медскан эмнэлэг. Хамтран ажиллагч доктор Чингүн.